За сайн байцгаана уу? Өртөө подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар 3 өөр газараас бичиж байна. Нараа, би, Сэлэнгийн агш маань Лондонгоос холбогдоод өнөөдөр их гоё сонирхолтой дугаар ярих хаа гэж найдаж байна. За та хоёроо юу вэ? Тэндээ багшаас сурлага хөдөлмөр сайн уу? Сурлага хөдөлмөр дайжгүй. Тэгэл ямар ч байсан ирснээсээ хойш эхний семестр, энэ тэтгэвтэй семестр гэж ярихгүй term гэж ярьд. Эхний term дуусаад хоёрдугаар term эхлээд талдаа авахгүй гэдэг. Тийм. Хэдэн сар ямар ч байсан ирэхлээ та? Яг хичээл бол 9 сард дуусна. Одоо энэ 9 сард дуусна гэсэн үг. Уус аж нэг full time нэг жилийн програм баггүй юу? Тэгээд энэхийн ер нь мастрын хөтөлбөрүүд ер нь тийм байдаг юм лээ. Ингээд full time, part time гэж хоёр янз байгаа. Full time-аар явах юм бол жилийн дотор 11 сар гэж явдаг юм. 11 сар дотор ингээд дуусчихна. Part time нь болохоор 2 жил гэж явах юм билээ. Тэгээд миний сурж байгаа хөтөлбөр болохоор яг full time хөтөлбөр нь болохоор тэгээд яг нэг жилийн дотор тэгэл дуусчихна гэсэн үг. Тэгээд нэг жилийнхаа дотор болохоор 3 term явна гэсэн үг. Дараалал 3. За та юу яа л та? 3 семестр гэсэн үг юм уу та? Сургуулаа танилцуулъя л да тий. Ямар сургууль, хаана сурж байгаа лээ, ямар хөтөлбөрөөр сурж байгаа лээ гоё хэлэрэнгөө. Тий. Би болохоор одоо яг Лондонд University College London гэдэг UCL гэдгээр нь хүмүүс их илүү мэддэг. Тэгээд UCL-ийн Bartlett School of Planning гэдэг төлөвлөлтийн Bartlett-ийн тэр сургуульд нь сурдаг. Тэгээд сурж байгаа. Тэгээд Bartlett болохоор ер нь архитектурын сургууль гэж байгаа. Bartlett School of Architecture гэж байгаа. Тэгээд ер нь Bartlett гэдэг нэрэнд ороо яг энэ төлөвлөлтийн сургуулиуд байдаг. Тэгээд яг дэлхийд бас яг ерөнхийдөө нөөний судалгаа хийгээд гаргадаг. Тэгээд нөгөө яг төлөвлөлт, архитектур, хүрээлэн байгаа орчинтой холбоотой дизайны чиглэлээр бол ерөнхийдөө нэлийн тийм ранк өндөртэй гайгүй явдаг сургууль. Тэгээд одоо яг хичээл орж байгаа багш нарт гэсэндээ яг зүгээр Монголд байхдаа л ном момыг уншаад вау гэжсэн хүмүүс чинь яг гэл урд гараал хичээл заагаал явж байгаа. Тэр нь бас айгуу гоё байгаа. Таны одоо яг судалгаа гэх юм уу, диплом яг хийж байгаа сэдв чи юу вэ? Тэр талаар. Одоо энэ болохоор магистрийн хөтөлбөр. Гэхдээ магистрийн хөтөлбөр мөртлөө эндхийн магистр хөтөлбөр бас дотор айгүй олон янзаар хуваагдчих юм лээ. Research магистр байх юм уу, эсвэл хичээлээ үзээд явдаг магистр байх уу гэдгээр яхад өөр. Тэнгууд минийх болохоор яг research master биш байхгүй юу? Thought master гэж явж байгаа. Яг хичээлээ үздэг master гэсэн үг. Тэгэхээр ялгаа нь болохоор бүтэн сурж байгаа хугацаанд үзэх хичээлүүдийн кредит өндөр гэсэн үг байхгүй юу? Олон хичээл үзнэ. Тэгтээ яг судалгааны ажил хийн, dissertation бичнэ. Тэгтээ тэр нь болохоор тийм яг research masterтай адилхан ингээд эхнээсээ ахуулаад, эхний семестрээс ахуулаад багштайгаа тулаад хичээлээ биш судалгаагаа хийгээд явдаг хөтөлбөр биш гэсэн үг. Одоохондоо бол ерөөсөө яг судалгааны ажил руу ороогүй байгаа. Яг та нартай хоёртай сая ярихын өмнө нэг юм submit хийгээдсэн нөгөө нэг юугаа судалгааныхаа ажлын сэдвийг өнөөдөр л өгж байгаа байхгүй юу. Гэтэ хоёр нэгдсэн байдлаар биш нэг иймэрхүү юм судалмаар байна гэсэн юм өгөөд тэрнийхэн дагуу багш нэг нь хуваарлаад багш нар нь хуваарлагдсны дараа тэгэл багштайгаа ярьж байгаа судалгааныхаа сэдвүүдийг илүү нарийн болгоод 4 сараас ер нь судалгааныхаа ажил руу орж эхэлнэ гэсэн үг. Одоо эхний 2 term болохоор тэр чигээр хичээл үзэж явж байгаа. 3 дугаар term нь бүтэн яг dissertation дээр зориулдаг. Тэгээд манай ангийнхан бас dissertation сонгохгүй MRP гэдэг Master Research Program гэдэг юм бас сонгож болно. Master Research Project гэдэг юм сонгож болно. Тэр нь болохоор яг тийм академик судалгаатай тийм dissertation бичих биш. Академик судалгаан дээр суйрлаад ямар нэгэн асуудлыг шийдэж байгаа яг тийм project хийдэг тийм. Ер нь Английн энэ сургалтын систем, сургуулийнхын бүтэц үйл ажиллагаа энэ бол бусад орнуудынхаас ер нь нэлээд өөр. Систем нь угаасаа тэр чигээр аягүй өөр юм гэж харсан. Хичээлж байгаа хугацаа тэгэл хөтөлбөрүүд энэ бүгдээрээ ер нь нэлээд тийм өөр. Өнөөдөр гурлаа иймэрхүү зүйлсийг голчилж ярих гэж бодсон. Тэгээд нэгдүгээр болохоор Лондонд яаж сонгосон бэ? Лондонд
Лондонг сонгоод суралцж байгаа шалтгаан бас тэнд байгаа. Тэгээд бусдаа чи Монголд багшилж исэн шүү дээ. Багшилдаг. Тэгээ Монголын их сургуулиуд одоо харьцуулахын цаашаа тэгээд энд бодож исэн одоо Лондонгийн сургалтын систем яг очиод биеэр үзэх сэтгэл ямар байгаа тухай тэгээ зүгээр таны амжиргаа Лондонд бас суралцаад гадаад оюутнаар ингээд суралцаж явхад ямар хуу байд юм бэ? Монголд бас байгаа оюутнуудад боломж харагдаж байна уу? Тэр тухай ерөнхий өнөөдрийн дугаар дээр ярих гэж бас бодсон. Тэгэхээр та яагаад Лондоныг сонгосон? Ягаад UCL-ийг сонгосон? Тэгээ UCL бол айгүй том сургууль юм билээ. Бид нар бас юу мөгийн ранк манкийг харсан. Тэгээд багшаа хэлж байгаас том сургууль юм байна. Тэгээ Bartlett гээд сургууль бол бүр яг архитектурын сургууль шүү дээ. Тэгээд тийм оюутнуудынх нь холбоодод үзэсгэлэнгүүдийн энэ төр ерөнхийдөө харж исэн. Тэгээд айгүй тийм өөр төвшний нэлээд тийм бараг л артист шиг заяа. Одоо тэр төгсөгчдийн диплом үзүүлж байгаа exhibition эдгээр нэлээд тийм боловсрцсан төвшний харагдаад байдаг байхгүй. Тэгээд тэр нууц нь юундаа байсан бэ? За яг нь миний хувьд болохоор амшмисэн тэр Лондон яагаад сонгосон гэдэг талаас нь ярих юм бол яг эхлээд янз янзын тэтгэлгүүд энэ төр юмнууд үзэж байгаа. Тэгээд дээрэс нь наашаа ирэхийн өмнө би ч нөө шүтист ажиллаад тэгээд шүтист ажиллаж байхад би бас айгүй азтай яг нөгөө нэг архитектурын хөтөлбөр шинжлэгдэж орж байгаа үеэс багшилж эхэлсэн. Тэгээд тэр хооронд яг сургалтын систем, сургалтын хөтөлбөрүүд энэ төр яг яаж яваад тэгээд тэр нь яаж магадлалыг хэмжлэгдээд ингээд явдаг мовдаг гэдгийг айгүй тийм ойроос айгүй ойлгох боломж яг үүссэн юм шиг санагдтiin. Тэгээд тэрний дараах нь манайх сургууль дээр хот төлөвлөлтийн шинэ бакалавр болон магистрийн хөтөлбөр нээн гэдэг төсөл явж эхлээд тэгээд тэрэн дээр бас нэлийн оролцоотой байгаад тэгээд тэрний шугамар гадны одоо MIT ч үгүй юм уу Cornell одоо юу Америкийн, Английн, Австралийн тэгэл Азийн орнуудын ч гэдэм үү баахан хөтөлбөрүүдийг харьцуулж судалж байсан байхгүй бид нар. Тэгэл тэр хооронд тэр бас надад айгүй нөлөөлсөн. Тэгэл яг Америкийн хөтөлбөрүүд бол ерөнхийдөө ийм дээр анхаард юм байна. Английн хол иймэрхүү юм байна. Яг regional planning-тэй хөтөлбөрүүд болохоор юу заагаад идэг юм байна. Тэрэн дотроо regional planning гэхгүй яг urban planning, эсвэл urban design гэдээ явахаараа доторх агуулгууд нь яаж өөрчлөгдөж чинь гэдэг юм уу. Тэрийг нь жоохон харьцуулж ойлгох боломж бас яг нөгөө ажлын нөлөөллөөс болоод жоохон төхөө байсан байж магадгүй гэж бодож байгаа. Тэгээд миний хувьд чинь болохоор өөрөө нэг бакалавр өмнө сурч ирсэн суурь нь болохоор архитектур болохоор очиргүй амар том хэмжээний нийгэм суурьтай бүс нутгийн төлөвлөлт гэдэг юм уу тийм талын сэдв рүү бас нэг орох сонирхол надад өөрөө байгаагүй. Гэхдээ ер нь бол яг Монголд байгаа хэрэгцээ шаардлага нөхцөл байдлаа бодох юм бол хот төлөвлөлтөөр сурах нь уусаа хэрэгцээ юм байна гэдгийг би өөрөө магистрт сурж байхдаа л бодсон. Тэгэл тэр чинь 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Яг Монголд бол тэгээд намайг сурч байхдаа яг магистрийн хот төлөвлөлтийн хөтөлбөр гэж байгаагүй. Би магистрийнхаа зэргийг архитектурын магистр гэдэг зэрэг авсан. Гэхдээ дипломынхаа ажлыг болохоор өдөртөгч багштайгаа ярьж байгаа яг хотын дизайн, хот төлөвлөлттэй холбоотой сэдвээр судалгаа төгсөжсэн байхгүй юу? Тэгээд сэдв нь тийм л болохоос гэхдээ яг миний зэрэг энэ төр бол ерөөс яг цэвэр архитектур гэсэн зэрэгтэй. Тэгээд тэр хоорондоо ер нь бодож байгаа яг urban design гэдэг ямаар сурах нь надад бол хамгийн зохимжтой юм байна гэдгийг ер нь мэдсэн. Тэр баахан хөтөлбөрүүд үзэж байгаа. Тэгээд яг urban planning ч гэдэм үү яг юм ерөнхий агуулгаар нь бэлтгэдэг хөтөлбөрүүд энэ Америкт ч гэдэм Австрали янз янзын газар ер нь дэлхийд дээр ерөнхийгөө бол urban planning гэдэг хөтөлбөр аяг их байгаа. Тэгээд тэр urban planning гэдэг хөтөлбөр дотроо тэр сургууль нь өөрөө яг ямар тэнхимд хариал ямар сургуулийн бүтцэд хамаарагдаж байгаа хөтөлбөр байна. Тэрэн дотроо бүр яг ямар тэнхимийн харьяа хөтөлбөр байна гэдгээсээ болоод urban planning гэдэг хөтөлбөр байгаа юм шиг мөртлөө дотор орж байгаа хичээлүүдийн агуулга нь бас нэлээд ялгаатай. За одоо жишээлх юм бол би одоо яг энэ чинь Chevening-ийн тэтгэлгээр сурж байгаа шүү дээ. Тэгээд Chevening-ийн тэтгэлэг дээр одоо эхний ээлжинд аппликейшн бүгдүүлээд явхад англи гэхгүй Их Британид одоо ингээд нэг 3 хөтөлбөрийг сонгох хэрэгтэй байдаг байхгүй юу?
зэрэглээд ингээд нэгдүгээрт нь би бол яг энэ сургуулийн хөтөлбөр сурмаар байна, хоёрдугаарт нь би энэ сурмаар байна, гуравдугаарт нь энэ сурмаар байна гэдэг чинь ингээд сонгоод явдаг. Тэгээд сонгоод явж хахад миний эхний сонголт бол яг одоо миний сурж байгаа энэ UCL-ийн Bartlett-ийн Urban Design and City Planning гэдэг хөтөлбөр. Хоёр дахь нь болохоор эндхийн London School of Economics гэдэг LSE гэдгээр нь хүмүүс аягүй сайн мэддэг, бас аягүй сайн сургууль гэдэг. Тэдний Regional and Urban Planning гэдэг хөтөлбөр. Ахаад гурав дахь нь болохоор бас яг Лондон University of Westminster гэдэг сургуулийн International Planning and Sustainability тийм хөтөлбөр байсан. Тэгээд энэ гурыг зөвхөн хөвцүүлээд ярих юм бол юун дээр байгаа одоо миний одоо сурж байгаа UCL-ийн хөтөлбөр болохоор Urban Design and City Planning гэхээр яг дизайн гэдэг үг орсон байгаа ч тийм. Тэгэхээр нөгөө нэг юм regional center гэдэг үг нь байхгүй. Ерөөсөө яг ингээд urban design, city planning гэхээр ингээд scale-ийнхаа хувьд болохоор нэлээд тодорхой ашиг олчиж байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо миний үзэж байгаа хичээл дээр болохоор ерөнхийдөө л яг юм хотын орон зайн юм уу гэдэг юусэн судалдаг гэсэн. Ерөөсөө барилга хооронд байгаа зай, гудамж талбай яг детальны нэлээд техникэл юмнууд үздэг. За тэгин гол хоёр дахь сонголт байсан тэр нэг LSE-ийн сургууль, LSE-ийн хөтөлбөр болохоор Regional and Urban Planning гэдэг хөтөлбөр. Хүн сонсоход бол ерөнхийдөө бас Regional Urban Planning юм байна гэж бодохоор гэхдээ дотор хөтөлбөрийн агуулгыг харах юм бол илүү тийм нийгэм суурьтай одоо Human Geography энтер гэдэг чтэй тий. Монголд ч юм болохоор тэрийг хүмүүний газар зүг гэсэн билүү. Тэгсэн байсан баха. Тэр талаас нь илүү их тийм судалдаг. Ерөөсөө ингээд нөө нэг нийгэм хот бүс нутгийн хөгжил одоо тэгээд эдийн засаг бүх юмтай тэгээд судалдаг тийм хөтөлбөр байгаа байхгүй. Тэгээд сургуулийнх нь одоо бүтцийг харсан ч гэсэндээ LSE гэдэг нь болохоор өөрөө London School of Economics and Political Science гэдэг тийм том сургууль. Өөрөө одоо яг тийм эдийн засаг нийгмийн ухаанаараа айгуусан алдартай тийм хөтөлбөртэй сургууль. Тэгэнгუთ тэн дотор байгаа Regional and Urban Planning гэдэг хөтөлбөр чинь ямар техникийн харьяа байна гэдгийг харахаар Department of Geography буюу газар зүйн техник харьяалагдаж байгаа хөтөлбөр байгаа байхгүй юу? Доктороос жоохон хол болчих чинь тий. Тийм. Гэхдээ яг айгуу тийм сонирхолтой одоо монголчуудын янз янзын төлөвлөлт энэ төр хийж байгаа юм дээр анзаардаг нэлээд тийм нэг нийгмийнхэн суурь судалгаа ч үгүй юм уу тий тэр Human Geography юу гэдэг тиймэрхүү юмуудыг ерөөхдөө айгуу их архиудуулаад тэднийгээ дутуу байснаас болоод тийм үр дүнгүү янз янзын мөнгө үрс ажлууд хийгээд байгаа юм шиг бас харагддаг ч тий. Тэгэхээр тэр талаасаа бол тиймэрхүү хөтөлбөр бас дайжгүй. Тэгээд тэр гурав дахь хөтөлбөр нь болохоор тэр юу байсан нь International Planning гэхээр ерөнхийдөө олон дэлхийн нийтэд байгаа одоо ингээд олон хотуудыг харьцуулж судлаад тэгээ одоогийн чиг хандлага дээр тийм судалдаг тийм хөтөлбөр энэ байгаа гэсэн. Тэгээд яг манайх ч одоо миний сурж байгаа л яг planning school-ийн харьяа тэгээд design гэдэг нэртэй тийм хөтөлбөр байгаа гэдг нь бас дахиад түрүүний эдийн засаг нийгмийн сургууль дотор байгаа газар зүйн техникийн доор харьяалагдаж байгаа төлөвлөлтийн хөтөлбөр гэдгээс ялгаатай байгаа байхгүй. Хүмүүс энэн дээр ингээд айгу анзаарахгүй ерөнхийд нь хараад ингээд urban planning бол urban planning гэдэг үг л орсон байвал urban гэдэг үг л орсон байл гэж бодоод байдаг. Доторх агуулгууд нь бол хоорондоо тийм нэлийн зөрүүтэй байх юм байли. Тэгээд бүр ялангуяа Bartlett дотор байгаа planning-ийн хөтөлбөрүүд хоорондоо бас нэлийн тийм зөрүүтэй. Тусдаа айгүй их олон тийм жижиг хөтөлбөрүүдтэй гэсэн үг. Тэгээд бид нар нөтер хөтөлбөр судалж байгаа үед Америкийн хөтөлбөрүүдийг энэ төр харахаар миний ойлгосноор Америкийн хөтөлбөрүүд болохоор тийм өөрсдөө сонгох хичээлүүдээ ингээд build up хийгээд ингээд яг ямар чиглэл рүү сурах уу гэдгээ өөрсдөө зохион байгуулж болдог. Сонгох хичээлүүдийнх нь ингээд жагсаалт нь бүр амар их. Тэгээд яг ерөнхий яг urban planning гэдэг хөтөлбөрт сурж байгаа мөртлөө тэр дотроос чи яг тэ аль чиглэлээр нь юмуудыг сонгож үзэх үү гэдгээрээ болоод яг энэ тал руу илүү мэрэгжсэн одоо мэрэгчлэлтэн болж төгснө гэдэг нь ингээд тэндээсээ харагддаг юм байна л та. Тэгээд тэрийг болохоор дараа нь дахиад нөгөө линкдин дээр ч юм уу эсвэл ингээд ажил мажилд орох гэдэг яг та би яг энэ сургуулийн ийм хөтөлбөрийг төгссөн. Гэхдээ бүр яг энэ багшийн хичээлүүдийг авч төгссөн гэдгийг айгу хайлайт хийгээд онцолж юм шиг байлээ. Тэгээд яг энэ Английн одоо энэ UCL-ийн хөтөлбөрүүд төр болохоор сонгох хичээлүүд бол тодорхой хэмжээнд байгаа. Зарим хөтөлбөр бол бүр сонгох хичээлч байхгүй. Яг цаанаас нь тавьж өгснөөр. Гэхдээ urban planning гэдэг ерөнхий нэг хичээл хөтөлбөр гэж байхгүй. Дотор нь ингээд ангаар нь салгацсан. Urban planning-ийг яг housing issue-тэй хамт судалдаг нэг анги гэдэг ч юм уу те. Зөвхөн transportation-тэй холбож судалдаг нэг анги. Одоо манайх шиг жишээ нь ингээд юм urban design талаас нь судалдаг нэг анги.
Тэгэхгүй ахаад special planning гэдэг анги энэ төр байгаа байхгүй. Тэрүүгээр ахаад ялгаатай. Тэгээд баг 10-аад хөтөлбөр зөвхөн яг энэ urban planning-тэй холбоотойгоор ингээд яаж байгаа. Тэгэхээр одоо жишээлх юм бол миний сурж байгаа хөтөлбөр дотор сонгох модуль гэж ерөөсөө байхгүй. Зарим ангиудад бол сонгох модулууд байгаад гэхдээ тэр нь цөөхөн. Манайх болохоор бүр ерөөсөө сонгох хичээл байхгүй. Ерөөсөө яг цаанаас нь тавигдчих өгсөн 8 хичээлийг 2 төрөмдөө хуваагаад 4-4-өөр нь үзээд дуусна. Тэгээд үзэж яхад тэр нь өөр ангийнхантай холилдоод үзэж байгаа хичээл бас баг ганц 2 хэн л байгаа. Ихэнх нь тэгээд яг зөвхөн манай ангийнханд зориулж байгаа хичээлүүд, манай багш нар орж байгаа хичээлүүд. Тэгээд жилдээ манайх чинь нэг 40-50 хүүхэд авд юм шиг байгаа. Нэг 40 хүүхэд чинь. Тэгээд тэр нь ингээд нэг part time, full time хосолсон байдалтай. Тэгээд хичээл үзээ явж байхад бол нэг юм одоо шүтээстэр чинь хичээлээ сонгоод явахаар анги гэж байхгүй яасан хийсэн гэх хүмүүс яриад байдаг шүү дээ. Ер нь тэрэн шиг бол ерөөсөө манайх тийм биш ингээд яг өдөр болгон яг нөгөө уулздаг хэдэн хүмүүстэй ангийнхантайгаа хамт хичээлээ игээл хамт хичээлээ үзэл тийм цөөхүүлээ гэж явчихдаг. Тийм тэгээд анги гэж ярьснаас гадаад оюутнууд бас зөндөө байгаа. Дандаа Европод байна уу, Азууд байна уу? Тэд нартай хамт ажиллахад ямар байна? Тийм ер нь бол нэлээд интернэшнл. Тэгээд яг хүмүүс энд ер нь хятадууд аягүй ихтэй. ECL-ийг өөрөө бас хятад оюут ихтэй гэдгээр нь хүмүүс аягүй сайн мэддэм билээ. Гэхдээ би эхний өдөр ямар сандаа нөгөө сургууль дээр нэг бичиг баримтаа авах гэж очисон чинь зүгээр хажуугаар дүүрэн хятад хүмүүс хятадаар яриад би чинь ч хаана ирсэн бэлээ гэж. Тэр яг нөгөө ер нь өөдөөс хурж ирээд хятад маттаар яриад ганц нэг хүмүүс бол тэгж л байсан. Тэгээд яг бид чинь өөртөө нөгөө нэг юм хятадууд амар их. Тэгээд дээрэс нь яг orientation week байсан болохоор интернэшнл хүмүүс нь их ирээд тэрүүгээр ингээд юм хөзөлдөд явж байгаа тэр нь таарлцсан. Тэгээд Аз соёл болохоор тийм үү гэд нөгөө нэг хятад аав ээж нар энэ чинь хүүхдээ ингэж зөөж авчирж өгөөд ингээд хамаг эмийг нь бэлдэж өгөөд ингээд явдаг юм биш үү? Тэгээд тэд нар чинь сургууль дээр ингээд нэг оюутан гэхгүй ингээд аавтайгаа ээжтэйгээ гуруулаа ингээд 3 хятад хүмүүс ч юм ингээд явдаг байхгүй. Тэгэл энэ тэндгөө бүгдээрээ хятадаараа яриад ерөөдөө тиймэрхүү байсан. Тэгээд би фааханчтай дүүрэн хятадтай сурах нь гэж бодсон чинь яг хичээл ороод ангийнхантайгаа уулзсан чинь манай анги бол харьцангуй тийм селектив хийж байгаа процесс нь тийм интернэшнл мод холж авсан юм шиг байгаа. Тийм амар олон нэг орны хүмүүс энэ төр бол байхгүй. Гэхдээ ер нь Лондон өөрөө амар интернэшнл. Тэгээд манай энд сурж байгаа өөр бусад чивмэрүүдийн юуны сонсохоор ангийнхныг нь ямар хөө байгаа мэгааг сонсохоор ангийнх нь баг хүүхдүүдийн тал нь нэгтгэж гэдэг юм уу баг 50% нь хятадууд энэ төр байгаа гэдэг ангийнхан төр байгаад байгаа байхгүй юу? Тийм хөтөлбөрүүд. Манай анги бол харьцангуй тэр тал дээр нэлээд сайн юутай. Гэхдээ яг нэг орноос олон хүүхэд байгаа нь бол нэг 4 мөрөв байгаа юм уу? Одоо манайх бол нэг 4 Индонезтэй, 3 Америктэй, 1 Канадтай, тэгэл Герман байгаа юм. Тэгэл энэ нөгөө нэг хуучин социорны нөхдүүдээс энэ төр байгаа юм Казахстан, тэгээд энэ Польш маш юм уу гэдгээс ингээд хүмүүс байгаа. Тэгээ Япон, Солонгос ер нь Африкийн одоо бүр тэ орноос энэ хүмүүс бол манай ангид арайх байхгүй шиг байгаа. Ер нь хамгийн тийм сонин газраас ирсэн нь би л байгаа. Тэгээд энийг юу гэж юм? Морьтой юу, балтай юу гэж юм? Арай тийм асуухгүй. Гэхдээ яг морь унж чадах уу тийм энэ төр гэж юм гээл. Тэгэхээр бүр тийм амар тийм сонин юм бол асуухгүй. Тэгээд юунууд байгаа. Англичууд бол мэдээж бас байгаа. Тэгээ хятадууд бол байх нь бол байгаа. Гэхдээ тийм амар их бол биш. Яг их газраас ирсэн хятадууд нэг хэдэн бас нэг 3-4 ч юм уу тий 3-3 ч юм уу байгаа. Тийм. Тэгээд Хонконг, Сингапур ч юм. Гэхдээ яг тэд нар хоорондоо нэг хятадаараа яриад ингэхээр олон хятад байгаа юм шиг харагдаж байгаа. Яг та асуухаар 2 нь Сингапураас ирсэн, 2 нь Хонконгоос ирсэн ч тэгээ байд. Тэгээд дээрээс нь тэр Индонезийн хүмүүс ч энэ төр чигсэндээ бас цаана яг үндсэн Индонезийн тийм юутай хүн байна. Тэгээд нэг хятад гаралтай амралтай гэдэг. Тэгээд яг хятад хэлтэй хүмүүс энэ бол бас яг байна. Гэхдээ ерөнхийдөө бүр тийм давмгаалцсан энэ орны хүн л амар их мэх гэсэн юм л байхгүй. Тэгээд ер нь нэлийн тийм насны тэгээд юу хүмүүстэй ажиллаж үзэж байгаа. Тэгээд дээрэс нь манай хөтөлбөр чинь өөрөө планингийн хөтөлбөр болохоор юу багийн ажлууд аяг ихтэй. Прожектуудтай тулгуурлаад хичээлүүд хийгээд явж байгаа. Тэгэхээр прожект болгоно чинь дандаа багаар ажиллахыг шаардж байгаа. Одоо өнгөрсөн семестр жишээ нь 4 хичээл үзэхэд 4 хичээл хань 3 багийн ажилтай байгаа байхгүй. Нэг нь л ганцаараа нөгөө нэг юм
ийм юм уншаад репорт бичээд авдаг юм. Бусд нь болохоор дандаа project based модулууд байсан болохоор тэд нар дээр нь тэгэл дандаа л багийнхантайгаа ажиллана. Тэгэл Индонез, Араб, Герман, Энэтхэг тэгээ Израиль 9 шидийн хүмүүстэй тэгэл баг болол тэр хүмүүстэй ч ойлголцоол яах гэж бас тэр бас нэлийн юу юм байна лээ. Ер нь чанга юм бил. Тэгээ тэр олны Тэр таныг айгуу сорж гин үү те. Тэндээс бас их юм сурж байгаа хэрэг хүмүүсээс. Харин тийм. Тэгээд давуу талч байна, бас жоохон төвхтэй талууд ч байна гэж би хараад байгаа. Тэгээд давуу тал нь болохоор мэдээж нүуний ганцаараа хийх юм бол ийм богинохон хугацаанд ийм их гүйцэтгэлтэй мөсө хийж чадахгүй болохоор ажлаа хувааж авч хийгээл яхаа чинь тэр дундаас ингээд айгу богино хугацаанд олон их химиг ингээд өөртөө шингээж авах боломжийг чинь тэр багаар ажиллаж байгаанаас сүнхээр авч байгаа. Тэгээд дээрэс нь тэр хүмүүстэй яаж харьцуу, яаж нөгөө нэг хийж байгаа юм аа айтайхан шиг ойлголцоод дийл хийгээд negotiate хийгээд ингээд яг окей энийга болгоё гэдэг ингээ өөрийнхөө имийг тэ явуулах уу гэдэг юм бас давхад тэр сургал юм бил. Тэгээд тэр дотор ч нас соёлын ялгаанаас энэ бас болоод нэг юм Аз хүмүүсийн бас жоохон ингээд хүмүүсийг сонсоол дугуй байх гэдэг байхад нөгөө Европод энэ чинь бол ингээд айгүй тийм ихтгэлтэй тий ингээд ингэн тэгэн дадаа гэл тэр хооронд балансыг нь олоод аль талдаа би бинийгээ ойлгож сурах гэж бас нэг жоохон цаг болох гэх юм шиг санагдсан. Тэгтээ яахгүй дайжгүй тэгээд яг өөртөө баг болъё гэд багийнхныгаа сонгоод энэ хүмүүстэй би ойлголцсон байна гэж жагаад бага бүрдүүлсэн баг маг дээр ажиллахад бол хайцсангүй гайгүй багш цаанаас нь ингээд хафиад өгсөн юм дээр айгүй их асуудал үүсдэг л. Тэгээд ер нь тэгтээ яахгүй тэгэл гайгүй. Тэгтээ тэрнтэй холбоотойгоор эдгээр чинь ингээд ямар нэгэн санал хүсэл байх юм бол сургууль руугаа багш руугаа ч гэдэм юм амар хилдэг санаа зовхгүйгээр. Тэгээд энэтэй холбоотойгоор нөгөө нэг багийн ажлууд хэцүү байна. Багийн энэ хүмүүс маань ингэхгүй байна гэдэг ч юм уу. Багш нартай айгүй их тийм юу явна. Гомдол явна. Тэгээд багш нарын хэлж байгаа ерөөсөө хариулт бол ойлгож чинь хэцүү байгаа гэж ойлгож чинь хэцүү угаасаа байна. Тэгэхээр одоо энийг ингэж сурхаас өөр арга байхгүй. Та нар амьдрал дээр гараад ч гэсэндээ urban planning-ийг одоо master plan дээр хийлээ. Тэзэж ганцаараа хийхгүй байнга л хүмүүстэй ажиллана. Тийм учраас одооноос ингээд энийгээ сурна гэдэг чинь та нарын бас нэг тий чухал алхам чухал чадвар байх болно. Тэгэхээр энийгээ ингээд сурхаас өөр аргагүй та нартай. Тэгээд яг хоо эднэр бас нөгөө нэг юм бид нар дөнгөж ирээд orientation week гэдэг ихний хичээлээс өмнөхний 7 хоног жингаа хичээлүүд орж байгаа байхгүй. Тэгээд хичээлийн үндсэн хичээлийн агуулгууд энэ төр биш. Тэгээд тэрэн дээр болохоор жишээлх юм бол одоо Лондонгийн төлөвлөлт ер нь яаж явдیں۔ Лондон гэхээсээ гадна ер нь UK-д энэ планингийн систем яаж хөгжсөн гэдгийг нэг өдөр хичээл болгож ороод те. Одоо бүр дээр үеэсээ бол ингээд ингэсэн хэдэн онд гарсан ийм тахал тэгэл ийм галт төмөрөөс болоод ийм юмнууд шинжлэгдэжсэн. Тэг хамгийн сүүлд баримтлаад явж байгаа төлөвлөлтийн бодлогын суурь нь бол одоо 47 онд гарсан яг ийм бодлогын баримтчгэн дээр тулгуурлаад энийгээ ингээд явж байгаа. Тэрнээс өмнө бол ингээд хаад язгууртнууд болохоор төлөвлөлт хийхдээ ингэдэг байсан гэдэг ч юм уу. Тэр талын ингээд ерөнхий мэдээлэл өгж байгаа нэг имийг нэг өдөр явуулаад ахаад нэг өдөр нь болохоор зөвхөн тэр нэг группээр ажиллах тухай нэг өдөр хичээл аваадсан байхгүй юу. Тэгэхээр одоо би юм сүртэй бараг нэг группээр ажиллах тухай ингэж бүтэн хичээл гард юм дээ. Бараг тийм ухааны юм бодчихсон чинь. Тэгсэн чинь угаасаа нөгөө нэг чинь олон удаа юм хичээлүүд ороод явсан. Тэгээд асуудлууд нь яг энэ групп дээр аягүй хүүсдэг гэдгийг нь угаасаа мэдж байгаа болохоор бүр яг тэгж зориуд хичээл болгож ордог юм байна л да. Тэгээд та нар одоо ингээд энэ жилийн турш сурахтаа группээр аягүй ажиллана. Группээр ажиллаж байгаа тохиолдолд ийм асуудлууд үүснэ. Энэ асуудлуудыг чи ард нь та нар нөгөө нэг өөр төрлийн бэкграундтай байгаа бүгдээрээ одоо яг нэг мэрэгжилтэй биш чи олон төрлийн мэрэгжилтэй байж байгаа тэрийг хөрвүүлээд орж ирж байгаа хүмүүс байгаа. Тэрнээс болгож ойлголтын асуудлууд ингэж үүснэ гэдгийг та нар эхнээсээ ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээрээс нь амар интернэшнл хүмүүс байгаа учраас тий соёлын ялгаанаас болоод ингээд хэлж ярилцах тэр communication дээр чинь ингээд асуудлууд үүснэ. Тэрийг бас ингээд ойлгож явах хэрэгтэй. Дээрээс нь хувь хүний онцлог гэж байна. Зарим хүмүүс бол ингээд угаасаа төрөлхийн амар альфа ингээд ийм хүмүүс байхад зарим нь болохоор илүү татгшаага ингээд ийм хүмүүс байна. Тэгэхээр угаасаа энэ дээр ингээд асуудлууд ингээд үүсэх учраас энийг ингэж зохицуулдаг байх хэрэгтэй юм хэрэгтэй тийм тиймэрхүү машилууд ороодсэн байхгүй юу. Тэгээд тэр нь бас угаасаа л тийм л байсан юм байна гэж бодсон. Тэгээд бүр яг хичээл эхлээд яг явж байгаад үндсэн багш нар энэ төр хүртэл. За одоо ингээд багаа сонгоод ингээд явна. Тэгээд
энэ хичээлийн ерөөсөн хамгийн чухал юм багаа сонгох юм бол тэгэл хичээл чинь ер нь болчлоо гэсэн үг мөн гэдэг харна. Бас ингээд нэг тийм сүртэй тэгстүүлж ярьж байгаа юм шиг сонсогдоод байсан чинь ер нь л тийм бэл. Ер нь тэр чинь багаар ажилласаар байгаа л тэр бүтэн прожект дуусгах болохоор тэр баг л хайхтайхан баг байхan бол тэгэл болчихж байгаа байхгүй юу. Тэр баг донд нэг ганц конфу иргэдэг сонир нөхөр байхад тэгэл бас л зүй болгож байгаа юм биш үү. Тэгэл сүүлдээ бүр амар хөвгчлээ. Манай ангийнхан сая эхний төрөм дуусаад хоёрдугаар төрөм эхэлж байхад эхлэх гээл нөгөө бас дараагийнхаа багуудыг сонгоно гэл тэгэл бид нар чинь нэг бахан WhatsApp чаттай тэгэл тэрэн дээр бичиж байгаа байхгүй. Тэрэн дээр баг бол ийшээ орох уу тийшээ орох уу ингээ тгий гэл наашаа орё хамт ажиллая тгий гэл энэ энэтэй баг болчихлоо гэсэн лист гарч явж байгаа. Яна. Адэр листэнд ороогүй. Би тэр листэнд азар орог. Ороогүй баярлалаа. Тэр листэнд орохгүй тулд бас тэгээд өмнөх семестр их гүрэлээ штэ. Хоёр зүгэнэ. Тэ манай мэрэгжлийнхэн чинь нөгөө ганцаараа суудгаар алдартай штэ. Тэ хэдүүлээ бас яриад аж хэвч зүгээл сууж идэг гэдгээр алдартай. Тэгээд яг таны сургалтын одоо туршлагаас гэх юм уу? Үнэхээр олон улсын төсөл дээр ажиллаад тэг төлөвлөлт хий нэлээд одоо цаг хүрээтэй юм хийгээл багийн ажиллагаа бол маш чухал гэдгийг бас айгу гоё өнцгөөс нь олж харж. Тэрийг багш нар нь хүртэл бүр хичээл болгоод ингэж юм ихээр их чухалчилж авч үзэж байна тий. Тийм. Тэр бол бүр үнэхээр айгу сайн байж байгаа. Зөвхөн тэр чинь нэг хичээлийн ингээд үндсэн юм академик агуулга өгөхөөс гадна одоо Монголд ч нэг хичээлийн энэ хичээлээр олгох мэдлэг чадвар дадал нь юу ах вэ гэж байгаа л нэг юм өгдөг шүү дээ. Тэрэн шиг одоо тэрэн дээр сууж байгаа тийм дадал суулгаж байгаа юм яг юм багаар ажилтдаг дадал чадварыг аягүй сайн суулгаад байгаа байхгүй юу? Мэдлэг болгож өгөхөөс илүү тэгээд тэр мөр нь бас нэлээд сонирхолтой юм билээ. Тэгээд сүүл рүүгээ одоо нөгөө эхлээд учраа болоод нэг жоохон зүдэрж агаад тэгээд хоёр одоо тэгээд ер нь жоохон ажиллаад эхэлчихээр за энэ хүнтэй бол ингэж ажиллана, энүүгээр энийг юм хийлгэх хэрэгтэй, тэрүүгээр энийг ажиллах хэрэгтэй, ажиллаа ингэж хуваах хэрэгтэй гэдэг яг тийм зохион байгуулалтанд очт юм билээ. Тэгээд одоо энэ семестр эхлээд одоо 4-7 хоногийн явцал дараа бол 5 дахь нь эхлэж байгаа гэсэн. Тэгээд явж байхад бол би одоо өмнө нь 2 хичээл дээр ажиллаж исэн багийнхантайгаа дахиад энд одоо 2 хичээл дээр багийнхан болоод явж байгаа байхгүй юу? Өргөжлүүлээд. Тэгэхээр процесс энэ төр бол хамаагүй амархан болчихж илээ. Ингээд амь сайд үтцсэн болохоор за тэгээд хэдүүлээ нэрээ ингээд тэрийг тгий тэргээл. Тэгээд насны хувьд ч гэсэн энэ чинь нөгөө нэг интернэшнл хүмүүс байхаас гадна би ч одоо нэг тийм 30 гарцсан нэг нөхөр тэгэл 40 гарцсан хүн бас нэг ганц нэг үл байгаа юм. Тэгээд ихэнх нь дандаа дөнгөж бакалавр төгсөөд удаагүй ч юм уу тиймэрхүү хүмүүс энэ төр байна. Тэгээд дээр олон орны юунаас гадна тэр чинь нэг юм насны зөрүүнээс болоод бас ойлголцоод ч гэсэндээ яг нэг хэцүү наашин. Гэхдээ ер нь бол нэг юм тодорхой хэмжээнд бол нэг юм өөр барьерууд байгаа шүү дээ. Тэр мөрөн дээр хүртэл тэгээд ойлголцол явах юм биш. Астан болж байгаа юм. Тэгээд 40 мөч гарцсан амар туршлагатай тийм хүмүүс чинь бол тэгээд дээрөөсөө базаал чиглүүлээд явчих гэдэг суурьтай. Тэгээд хитрхи тэрийг үнний өгөнд ороод явхаар бас нөгөө үед нь үзэл бодлоо хэлж чадахгүй байх нөхцөл үүсэх хүмүүс ч гэдэг юм уу. Тэгэл тэрэн дээр нөгөө 40 гарсныгаа яаж жоохон гарч байгаа хэдүүлээ юм хэлэхгүй байх гэдэг. Сонсчих үү. Зэрэг ойлгохгүй. Тэгэл тиймэрхүү байдлаар явуулах юм. Гэтэ ер нь сонирхолтой. Хичээл агуулга хийж байгаа прожектууд тэгэл лекц орж байгаа багш нар энэ бол ярих юм уу үнэхээр бүр аягүй гоё. Тэгээд хичээл ер нь нэгдэр нөгөө нэг бас ахад анзаарсан юм тийм цагийн менежмент гэдэг юм бас амар сайн байна. Сургууль дээрээ. Нэгдүгээр 7 хоногоос ахуулаад ерөөсөө яг хийх даалгаврууд нь тодорхой ингээл амар хурдан ингээл 7 хоногоор шахаал. Тэгээд семестр хаад манайх ч юм бол одоо ингээд 16 дугаар 7 хоног дууслаа, шалгалт дууслаа, амралтын үеэр юу ч байхгүй амраал дахиад дараа хичээл ордог штэ. Тэгэхгүй манайх одоо жишээ нь яг үндсэн хичээл нь өөрөө багийн тухайн ингээд яг 11 7 хоног орж байгаа байхгүй. Дундаа нэг reading weekтэй 17 хичээл орол дууслаа. Араас нь амралтын нэг 4-7 хоног эхлэе гэж байгаа мөртлөө тэр амралтын 4-7 хоногт нь тэр хугацаанд 3 хичээлийнх нь прожектууд энэ төр ингээд репортын хугацаанууд ингээд хоорондоо зар зөрүүтэй тэр байтугай ингээд хичээл дараагийн семестр нь эхлээд явж байхад өмнөх семестрийн ажлынх нь дуусах хугацаанд тавцаад явж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө ингээд тийм зүгээр суулгахгүй
Өгөх юмаа тэр үед нь өгчөөд тэр үед нь шалгах ганц нэг юмаа шалгачаад дахиад үлдсэн юмыг нь амралтаар нь хийлгээд өдөрч гэдэг юм ингээд завгүй ингээд тийм байлгах тал дээр айгуу сайн л гэдэг юм. Ер нь тийм нэг хийдүүлнэ гэдэг хэвчээ тий цагийг хийдүүлэх тийм боломж л ерөөсөө олохгүй. Яг шахуу ингээд 7-7 хоногор нь шахаал. Тэгэл заримдаа тэр мөрөн дээр нь манай ангийнхан дээрээс жоохон санал гомдол хийжлээ ингээд. Нэг даалгавар авчаад тэр даалгавраа ингээд багштайгаа ганцхан удаа ярилцаад бүтэн дуусгаж шалгуулна гэдэг чинь бас арай л шудраг биш байна. Энд чинь ингээ хөгжүүлээд ингэж явах хэрэгтэй хаад арай л хурдан байгаад байна маань энэ төр гэлт. Тэр мөрийгөө багш нарт энэ төр бол ерөөс санаа зовхгүй хэлнэ. Тэгэл амжихгүй байна, ингэхгүй байна гэл. Одоо жишээ нь сая энэ 7 хоногт бид нэг юм 3 юм сабмит хийх хэрэгтэй. Тэрнийх нь 2 нь яг дүнтэй, нөгөөх нь болохоор дүнгүй юм байсан байхгүй. Тэгээ яаж яат нэг 2 даалгавар нь яг нэг өдөрт авахцаад нэг нь өглөө 9-өөс нөгөөх нь орой 5-аас гэд. Тэгэл хийгээл тэр чинь бас нэг юм амжихгүй дөө болоод л эхлэн штэ тий. Тэгсэн чинь манай ангийнхан мэйл бичсэн бомж багш руу. Амжихгүй байна. Энийгээ сунгаж өгөх гэд. Тийм гот багшаас мэйл ирж байгаа байхгүй. За ингээд та нарт энэ 7 хоногт ингээд тий амар их шахуучаалтай ингээд стресстэй байгаа гэж чинь ойлголоо. Бараг л уучлаарай ухааны юм бичсэн. Тэгээд тэгтээ одоо энэ дээр чинь тусалж чадах боломж хэцүү байна. Дараагийнх нь одоо энийг өдрөөр сунгаад юм ингээд удаан сунгах юм бол дараагийн ингээд агуулгууд чинь дамжихгүй болохоор тусалж чадах юм нь 17 цагт хурааж авах хэрэгтэй байсан юмыг 21 цагт хурааж авахар болгож сунгалаа 4 цаг сунгалаа гэж байгаа байхгүй юу. Гэтэ тэр 4 цаг бол бидний хувьд амар хэрэгтэй. Одоо ингээл тэр 5 цагт дуусгана гэж суух, 9 цагт дуусгана гэж суух хоёрын хооронд бас амар төрдөг байхгүй. Тэгэл окей гээл манай ангийнхан ёо энэ 4 цагт гэсэндээ амар хэрэгтэй байлаа гэж маргааш нь. Тэгээд дээрэс нь хөтөлбөр явж байхад бас нэг юм нь вич амар өсчээд ийшээ ярьж байна да. Одоо нэг яг үндсэн хичээлүүд ороод бүтэн семестр дуусаагүй явж явах үед нэг төгсөглөөр нь хавцаа нэг 2-7 хоногийн өмнө ч юм уу тэнхмийн эрхлэгч нь манай ангийнхныг авч уулзаж байгаа байхгүй юу. Яг манай хөтөлбөрийг хариуцдаг хүн. Тэгээд манай хөтөлбөрийг хариуцдаг нь сургалтын албаны хүмүүнтэй ингээд 3 хүн суугаад манай ангийнхантай уулзаж байгаа. Тэгээд яг ямар байна гэдэг тэгин гот энд одоо төрөм дээр үзэж байгаа 4 хичээл дээр нь бүр нэг бүрчлэн. Яг энэ хичээлийн агуулга та нарт ингээд юу нь таалагдахгүй байна. Даалгавруудын өгөгдлүүд нь хичээлийнхээ агуулгатай нийцэж байгаа юм шиг санагдаж байна уу юу гэдэг ч юм уу те. Тэгэл багшийн харилцаа хандлага юу гэдэг бүх юмтай ингээд асуугаад нэгээр нь тэгээд тэр болгоныг нь ингээд оюутнууд саналаа ялангууд ингээд бичиж аваад тэгээд хамгийн сүүлд нь нөгөө нэг хичээл дуусахад бас буцаад бүгднгээс нь фидбек аваад яг энэ хичээл дээр бол яг энэ байсан гэдэг бүгдийг нарийн гаргаад тэгээд биднэрт орж байгаа хичээлүүд дээр ч гэсэндээ өнгөрсөн жилийнхэн чинь болохоор энэ дээр ийм фидбек өгсөн болохоор бид энийг ингэж солиод та нар дээр анх удаа ингэж юм гэдэг ч юм ингээл гэж мэдээ. Айгүйх тийм эргэх холбоо сайтай ингээд сайжруулад явах юмнууд тийм сайн явт юм бол. Ер нь тэгэл энэ болгон юм жижиг юмнуудаасаа болоод ингээд хөтөлбөрийн чанар сайжрах тэгээд хөтөлбөрийн чанар сайжраад сургуулийнхын ранк нь ингээд байнгын ингээд айгуу тийм өндөрт үнэлэгдээд байж байгаа энэ гэдэг нөлөөлдөг багтаа л гэж бодсон. Тэгээд оюутнуудад нь ч гэсэндээ яг тэр Европод энэ төр бол санаа зовхгүй амар ил тод шөмжилж байгаа юм чинь. Яг энэ багш ингээд ийм юм ярьж байгаа. Гэхдээ яг энэ ярьж байгааг бид нэр яг бидний мэрэгчлээ хэрэгтэй гэж бодохгүй байна. Хэрвээ энийгээ ярьж байгаа хэлбэршүүлсэн байдлаар биднэрт ингэж яриад яг биднэрт хэрэгтэй юмыг ингэж заамаар байна. Тэгэхгүй ингээд айгүй их цаг үрсэн ийм юм биднэрт ярьсан. Өдр гэж мэгэл ч юм уу бүр ингээд нэлээд тийм тодорхой шөмжлээд одоо жишээ нь тэр нэг бид нар сайн нэг real estate evaluation гэдэгтэй холбоотой тийм urban design гэхдээ тэр нь буцаад real estate-тэй яаж холбогддгийг тэрэн дээр нь бүр real estate-ийн үнэлгээ бас яг цаана нь яаж төлөвлөх өнтер гэдэг нэг хичээл байхгүй юу. Тэгээд эхнийхэн даалгавар нь болохоор тэр нэг бид нар нэг юм үндсэн юм high street сонгож авсан байсан дээр ажиллаад тэгээд энэ high street-ийг илүү тийм амьдралтай гоё болгохын тулд юуг нь сайжруулж болох вэ? Тэрнийхэн дагаад үн төлөх хөрөнгөхийн үнэлгээ яаж өсч болох вэ гэдэг нэг тийм видео бит хийгээд хоёрдугаар даалгавар нь болохоор тэрэн дээр бүр яг нэг барилга сонгож аваад тэр гудамжинд байгаа нэг барилгыг сонгож аваад энэ барилгын одоо үйл ажиллагааг нь ингийн байдлаар өөрчлөөд тэгээд гадна талд нь байгаа гудамж замууд ийм юмуудыг сайжруулах юм бол энийг одоо байгаа үнэлгээг нь тэдээр өсгөж болно гэдэг ч юм уу тийм хөрөнгө оруулагчид
зориулсан тийм зөвлөмж юу гэх юм санал болгож байгаа нэг тийм юм бэлдэж тавьж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг орохын тулд биднэрт нэг юм баахан Excel sheet-тэй ингээд ер нь бол тийм санхүүгийн тооцоо хийлгэсэн. Тэгэл тэрэн дээр амар их асуудал үүсэл манай ангийнхан чинь бүгдээрээ гомдлол бид нэр ерөөсөн ямар ч ийм суургүй хүмүүс тэгэхэд энийг ингээ айгүй ойлгомжтойгоор заахгүй байна энэ багш магш энэ гэл. Тэгээ тэгэнгүүт өмнөх жилийнхэн болохоор яг энэ real estate evaluation гэдэг хичээл орж байгаа мөртлөө яг real estate-ийнхаа яг юм тодорхой бүр тооцоо хийлгэсэнгүү бид нэр гэдэг тийм санал тавьсан байлээ л дээ. Тэгэнгүүт нь эднэр энэ удаа бид нар дээр тугшаад татаг хэлчихье гэхгүй юу. Татаг хэлчихье гэхдээ тийм эвтийхэн байдлаар энэ нөхдүүд чинь тэ ийм юм тооцдог мэрэгчлээ хүмүүс биш шүү гэдэг нэг тийм эдийн засгийнх нь одоо ингээл өөр өгөөж яасан гэсэн гэдэг юм одоо эвтийхэн тайлбарлахгүй мань хүн иржсэн олон Excel sheet гаргаж ирээл хитэн томьёо гаргаад явцсан чинь манай ангийнхан жоохон тэрэн дээр нь комплейндэд. Тэгэл тэрнийхээ дагуу тэгэд одоо буцаагаад тэрийг дараа жил яаж сайжруулах гэдэг дээр багш нар нь ажиллаад ингээл. Одоо ингээд олон талаас ирсэн янз янзын бэкграундтай хүмүүс байгаа гэж байна шүү дээ. Янз янзын бас насны хүмүүс. Тэгэл одоо ингээд Монголоос ингээд тодорхой хэмжээний хотын асуудлуудыг бодоод иймэрхүү нэг шийдчих юмс ингээд очиод тэр хүмүүстэй ингээд харьцаад үзэхэд ер нь хэр зурж ийн тэр хүмүүсийн асуудал тэр хүмүүсийн одоо төлөвлөлтөнд шийдмээр байгаа шийдлүүд нь ер нь ямар төвшөнд байна? Ямар санагдчихээн шал өөр төвшөнд байна уу эсвэл одоо бид нартай адилхан утаа төгжрөл гэж арайч явахгүй л байгаа байх л та. Харьцуулагдахад ер нь танд ямар санагдсан? Жохо шоконд орсон эсвэл юу вэ? Жохтлуулж өөр юм болсон юм уу гэх шоконд орохоор юм болсон уу? Арайч шоконд ороогүй. Гэхдээ яг хоо яг энэ яригдж байгаа хичээлийн агуулга бол одоо тийм манайх байгаа шиг тийм зүгээр нэг утаа төгжрэлж тийм үү тиймэрхүү асуудал энэ төрөөсөө ярихгүй. Ер нь бол ярьж байгаа гол юм нь яаж бүр тиймтэй улс олон үндэстнүүдийг бүгднийг хамарсан тэгээд нас хүүс одоо ялгаагүй ингээд ямар ч хүмүүсийг нийлүүлээд юм инклюзив ямар гоё хотыг нийгмийг нь бий болгож болох уу гэдэг талын юм одоо айгүй их ярьдсан байна. Ер нь тийм нэг техникэл зүгээр л нэг юм утаа төвчл холбоотой асуудал ерөөсөө ярихгүй цаана болдог тэр нийгмийнх нь үндсэн асуудал тэгээд тэр нь яаж орон зайтай холбогдоод орон зайн чанар яаж тэрэнд нөлөөлөөд ч үт юм уу те эсвэл орон сууцны хорооллын одоо нягтрал гэж юм байгаа шүү дээ. Нягтрал тэгээд нягтралаас гадна тэр өндөр нягтралтай байж болно. Гэхдээ тэрэн дотор баригдаж байгаа барилгуудын үндсэн форм одоо хэлбэр дүрс тий одоо тэр лейаут нь яаж гарсан байгаагаас болоод дотор нь байгаа орон зайн чанар гэдэг юм чинь нөлөөлнө. Тэгэхээр энийг нь яаж буцаагаад ингээд яг зөв тооцоолд ингэж хийх ёстой юм. Энэ нь цаанаа буцаагаад тэр нэг community-д нь яаж нөлөөлөх юм гэдэг ч юм уу. Тэр талынхын юмтай айгүй холбож ярих юм билээ. Тэгээд ер нь бол нэг юм манайхан бол дарга наран ч ярьсан ер нь ингээл андаа нэг юм бит нэг юм яриад байдаг шүү дээ. Зүгээр нэг зам барайл болчих, метро барайл болчих асуудал ч гэдэм үү. Тэгэхгүйгээр цаана нь эн чинь өөрөө одоо хүмүүсийнх нь аж амьдрал, эрүүл мэнд, сэтгэл зүй одоо тэгээд нийгмийнх нь харилцаа энтерт нь яаж нөлөөлөх юм гэдэг асуудалтай айгүй ярих юм билий. Тэгээд яг хөө миний үзэж байгаа хэлүүд уусаа дандаа нэг юм project дээр суурлаад project-ууд нь дандаа энэ Лондон дотор байгаа ингээд хэсгүүд дээр явж байгаа байхгүй. Тэгээд энэн дээр яригддаг бас нэг юм нь бол яах чаргагүй Лондон өөрөө амар интернэшнл ингээд оршин суугчдтай хот болохоор энэ дотор болж байгаа тэр нөгөө нэг юм дүүрэг хоорондын ялгаа малгай энэ их гараад ирд юм байна. Нэг дор амьдарч байгаа мөртлөө нэг юм том замын наан цаана нь хоёр өөр төрлийн хүмүүс амьдарч идэг. Тэгээд тэр хоёр өөр төрлийн хүмүүс амьдарч байгаа мөртлөө аль аль руугаа ингээд нөгөө нэг юм access хийх боломж нь айгүй ховор. Нэг нь айгүй баян шин дүүрэг болоод нөгөөх нь болохоор нэлийн тийм цагаач нар амьдардаг тийм дүүрэг болчмолцсон ч гэдэм. Тэг энэ хоёрыг яаж илүү тийм хоорондоо нийцтэй гоё газар болгож энийг хөгжүүлэх ёстой юм. Энийг нь юугаар шийдэх ёстой юм те зүгээр ингээд хооронд нэг юм гүүр барайл хоорондоо холбогдчихдаг байх юм бол болох юм уу юу. Тэр нь тийм асуудал биш. Гэхдээ цаана нь болохоор энд ингээд яг
аль аль нь дундаа ашиглаж болох марк юуг нь тогтоолох хэрэгтэй гэх юм уу. Тэгээд тэр талынхын асуудлуудыг ярих юм байлээ. Тэгээд одоо нөгөө нэг sustainable доктортой хөгжил гэдэг чинь өөрөө дэлхийн нийт дээр угаасаа амар том асуудал болж байгаа болохоор хичээл болгон дээр бас тийм доктортой хөгжилтэй холбоотой тэр үзэл баримтлалуудыг яг яаж гаргаж ирэх ёстой юм, бид нар төлөвлөлтөн дээр юуг нь анзаардаг байх ёстой. Тэгэл сая энд Испанд болсон үерийн асуудал, одоо энэ Америкт болсон саяын галт төмрийн асуудалтай энэс бид нар юу ойлгох ёстой юм. Буцаад төлөвлөлтөн дээр те буцаагаад одоо тэр илээд саяын байсан шиг байршингуудыг буцаагаад барих юм эсвэл өөрөөр бид нар бодох ёстой юм уу тэр гэж талаас нь ч гэдэг юм хилцүүлэг дээр гэж аяг их ярих юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг оюутнууд өөрөөсөө орнд ийм солих байгаа өөрчлөгдөж байгаа гэдэг атлыг ярихаас илүү бид нар нөгөө нэг Лондонд суурилсан юмтай болохоор тийм яг бүр яг хувьчлаад нөгөө нэг найзуудтайгаа ингээл манайх яадаг эдэргээд ярих юм бол ярина. Тэгэхээр хичээл дээр бол бид нар нөгөө нэг яг улс улсынхаа юмыг яриад байх боломж нь бол нэг тийм амар их биш. Гол нь л яг одоо нэг судалж байгаа газар хаал онцлогтой юм хуудыг л ярьсаар байгаа л таардیں۔ Тэг яг тэгээд олон төрлийн хүмүүстэй сурж байгааг их бас сонирхолтой юм байна. Одоо жишээ нь манай ангид байдаг казак охин мохонтой ингээл юм ярихад бол яг нэг социалист орн байж байгаад буцаагаад ингээд шинэ нийгэм рүү шилжээд явхад он хоёрын хооронд төлөвлөлтөн дээр гардаг асуудлууд ингэдэг манайхтаа ингээл хэрэгэлдэг одоо нуурын дүүрэн мөн одоо бас ахитлах нь Оросынхаа юм хаглаад байдаг тэрэн дээр ийм асуудал үүсээд яриад гэдэг ч юм уу тиймэрхүү юм тэр ярина. Тэгээд ер нь хас сонирхолтой. Тэгээд дээрэс нь яг намайг наашаа ирэхж яхад нэг биш хүмүүс хэлсэн нь болохоор наанчаа очиод сурахад зөвхөн яг юм академик хичээлээ үзээд сурах гэдэг нь бол нэг асуудал. Тэр бол ингээд болно. Тэрнээс гадна хүмүүстэй ингээд нэтворкинг хийгээд тэ гарч ороод хүмүүс одоо тэр мэрэгжлийнхаа талын хүмүүстэй уулзалтанд явдаг яадаг ч тийм. Тэр талаас нь ингээд бас өөрийгөө хөгжүүлнэ. Тэрэндээс юм сурна гэдэг чинь бас өөрөө амар том нэг хэсэг нь байх хэрэгтэй юм байлээ гэдэг юм уу. Өмнө нь энд сурж байгаад явсан хүмүүс ч гэдэм эсвэл өөр газар бас нэг сурж мурж байгаа хүмүүс интерес гэж сонссон байхгүй. Тэгээ тэр бас айгүй үнэн байсан. Тэгээл зөвхөн хичээлээ хийгээл даалгавраа хийгээл шалгуулаад ингээд явж байгаас гадна. Тэр ангийнхаа ч юм өөр хүмүүстэй байгаа. Тэгээд биднэрт бас нэг боломж нь одоо энэ эндхийнхаар бол одоо хамгийн том төлөвлөлтийн тийм улсынханд байгууллага гэсэн үг байхгүй. Royal Town Planning Institute гэдэг газар байдیں۔ RTPI. Тэгээд эндхийн сургалтын хөтөлбөрүүд нь өөрсдөө RTPI-аар магадлал итгэмжлэгдсэн байх майхантай гэдэг шалгуурууд тавигддаг. Манайхаар одоо MAI гэж хэлэхэд таашна юм дээ. Ямар ч гэсэн нэг тийм хөндлөнгийн байгууллага байхгүй. Тэгээд тэр газар болохоор бид нэр шууд юутай тентхийн гишүүн болох хэрэгтэй. Ишээл турж байгаа үедмэн. Тэгээд тэрнийхээ шугамар бас яг тэдний бас юм networking event энтерт бас очиж үзсэн. Бас айгүй сонирхолтой юм байлээ. Тэгээд энд очивол эндхийн нөгөө нэг тиймэрхүү ивент болдог соёл чинь бас өөрөө нөгөө нэг яг энэ англичуудын соёл чинь ингээд нэг пив уугаал шар аригны соёлтой. Тэгэл нэг юм паб дотор тэр үйл ажиллагаа зохион байгуулаад тэгэл яг нэг үндсэн хүн нь өнөөдөр энэ үйл ажиллагаа ингээд ийм зорилготой бид нэр ингээд жилийнхаа үндсэн ажлыг ингээд 12 сартаа ингээд дүгнж ийн тэгээд бид нар бол энэ жил ийм зохион байгуулсан. Одоо тэгээ та нар ингээд бидний үйл ажиллагаанд оролцож байгаад баярлалаа гэдэг тиймэрхүү үндсэн юм ярьчаад араас нь хүмүүс нь л хоорондоо зүгээр ингээд яг LinkedIn-ээс солилцаал уулзаал ярилцаал би одоо энд ийм сурж байгаа тэгм готлоо тийм үү би тэрийг ч одоо тэдэн он төгссөн эсвэл одоо би тийм газар ажиллаж байгаа манайх одоо чинь нэг дүүргийн засаг захиргаанд ажилладаг нэг нөхөртэй бас нэг уулзсан чинь манай одоо авч хэрэгжүүлдэг үйл ажиллагаанд бол шинэ юм барьж байгуулахаас илүү ингээд хуучин дуусгалт барилгуудаа яаж тоортоод ингээд илүү яаж авч явах гэдэг дээр аюул их юмуд нь гардаг. Манай дүүрэг бол бүр харцсангуй аюул их тийм дурсгалт барилга дотроо бүр яг нөгөө нэг юм архитектурын өв болсон. Энэ дээр нөгөө graded to grade дээр ингээд ягаад хэддгээр graded байгаа гэдгээс нь ингээд ангиллаад байхгүй. Тэгээд яг тийм graded to билдингүүд амар их байдаг газар болохоор манайх ингэж ажилтдаг энэ төр гэл эсвэл бас нэг юм зөвхөн 6 замын систем хийдэг төлөвлөлтийн компани энэ байна. Тэгээд тийм газар ингэж ажилтдаг. Манайх одоо Шотланд руу бүр яг ингэж юм төслүүд хийж байгаа энэ төр гэдэг ч юм уу. Янз тиймэрхүү байдлаар бас хүмүүстэй харилцаж сурах нь бас өөрөө энд сурж байгаагийн бас нэг айгу том давуу тал ашиглах ёстой нэг юм шиг байна гэж ойлгосон шүү дээ. Гэтэ яг бүр тийм сансныг болтолт гэж гоё гарч орч чадахгүй л галдаад хичээл хийсэн. Тэгээд гэтэ яг тэгэл
яаж игээд зохицуулаад нэг 2 3 цагийг дээр нэг хаяадаа ингээл тиймэрхүү байдлаар өнгөрөөж явах хэрэгтэй юм шиг байна лээ. Тэгээд яг бидний ярьдаг асуудал бол айгүй өнгөцгөн юм яриад байхад байгаа шиг байгаа. Бид нэр ингээл утаа төгжил асуудал л та. Гэхдээ бүр улс төртэйгээр нь бүр яг бүр дараа нь болох бүх эрсдлүүдийг нь тооцож яаж юм хийх ёстой энэ гэдэг талаас нь манайхан жоохон дутуул ярьдаг юм шиг. Энэ хүмүүс бол хичээл орж байгаа багш нарын ярьж байгаа төвшин бол манайхтай бол харьцааргүй. Тийм. Тэда мэдээж энийг одоо бутаж ирээд эний шингээчинсэн гэсэн зүйлүүд зөндөө л харж байгаа л ах та тий. Тэгээд энэ дээрээс нэг юм асуухад хичээлээс гадуур ийм өөрсдийн сонирхол ялангуяа мэргэжлэрийн нийлэлдэг тийм комьюнитинууд нь хэр их байд юм бол та бид нар дээр нь очиж ирсэн үү? Тэгээ тэр холбоонууд нь ер нь тий сургуулийн ч юм уу эсвэл өөр сургуулийн хоорондоо ч юм уу тиймэрхүү юмнууд нь хэр нээлттэй хэр мэдээлэл олдцтой байгаа вэ? Мэдээлэл олдцтой тиймэрхүү байхын хувьд бол өстой асуудалгүй. Ерөөсөө тэр сурж байгаа хүн өөрөө л цагаа зохицуулаад заав гаргаад явж чадчих юм бол тэгэл ерөөсөө яаж л яаж явах юм шиг байна. Тэгэд яг миний хувьд одоо нэгдүгээр би тэтгэлгээр сурж байгаа. Тэгээд миний тэтгэлийн шаардлага нь болохоор буцаж Монгол руу очиод ажиллах хэрэгтэй. Тийм болохоор би одоо энд үлдэж ажиллах байгаа хүмүүстэй адилхан тийм их цагийг тэгж тиймэрхүү юм зарцуулах нь харьцангуй байгаа байхгүй юу? Тэгэхээр шиг манай ангид энэ төр байгаа манай нэг найз охтууд энтерээс болоод яг энд үлдэж ажиллах хэрэгтэй. Тийм зорилготой. Тэгээд энд үлдэж ажиллахын тулд ч одоо нэг юм нэтворкинг хийж байгаа л ажиллаа сайн болохгүй гэдэг утгаараа хэлээсээ гадна бүр айгүй их тиймэрхүү юмд цаг зарцуулна. Тэгээд манай сургууль дээр оюутнуудыгаа буцаага тиймэрхүү боломжоор нь хангах гад тийм интернет хийлгэх гээд янз янзын мэйлүүд энэ төр айгүй хэрдیں۔ Тэгэл би бол яг тэгэл ямар ч байсан сурах юм айгүй сайн сураад авъя. Хичээлэл сайн хийгээд яачи. Тэрэнд нь тэгэл тайл болохоор болж ивэл очиод болохгүй бол тэгэл нэг тийм хүчлэхгүй байгаа би бол өөрийгөө. Миний харснаар нөгөө хамт ажиллаж байсан нэг охин маань бас Бартлет төгссөн байхгүй юу? Тэгээд одоо л ингэж би ойлгож чи таны яриаг сонсоод аюу шийдэмгий ер нь болж байгаа болохгүй байгаа зүйлсийг шууд хэлцдэг. Бид нар чинь түнгэж бас төгсөөд анх ажил дээр гарч байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн энийг ингэж сайжруулах юм шүү. Энэ тал дээр ингэ болохгүй байгаа юм шүү гэдэг ингээд ахлах архитекторуудтай гэх юм уу санал хүсэлтэй ингээд аюу сайн тавьдаг. Тэгээ одоо ч гэсэн ингээд стори дээр үзэхээр нөгөө Бартлетийнхаа төгсөгчдийн холбоонд байгаад байдаг хгүй. Тэгээ надад бас ярьж ирсэн хаасайгүй ер нь архитекторуудын үнэлэмж айгүй бага байдаг. Тэгээд энэ дээр англичууд ялангуяа Бартлет төгссөн оюутнууд холбоо байгуулад тэгээд ингээд архитекторуудын цалин үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэд бүр ингээд Instagram одоо манайхаар бол төрийн бас байгууллага байсан баха баг. Тэгээд Instagram-аар ингээд постэр хийгээд хүмүүсийн сошиал дээр санал хүсэлтээ хийгээд чиний мөн ингээд айгүй тийм нэг мэдвэхтэй яг хийж чадах юмаа тулд хийдэг тийм болчт юм шиг надад санагдсан. Тэгээд таны яриаг сонсохоор аргагүй сургалтын систем нөөрөө ч гэсэн айгүй их үзэл бодлыг сонсдог. Тэг юу болох болохгүй дээр ажилладаг. Тэгээд тэр нэтворкинг тийм сайн байх нь аргагүй юм шиг санагдлаа. Тийм. Тэгээд дээрэс нь сургалтын юмас гадна энэ өөрөөсөө юм нэг юм барууны соёлын онцлог нь бас өөрөө байгаа. Ингээд айгүй тийм нээлттэй ингээд Азиудтай адилхан ингээд нөгөө нэг дэс дараа ирэмбэрээ ингэж мөнгөх нь харьцангуй бага. Ингээд би бол ингээд тэгээ сурагч энэ бол багш би энтэй ингэж харьцсан гэхгүй. Гэтэ яг мэдээж хүндлэл бол байгаа. Гэхдээ хэл химиг бол ингээд шууд хэлнэ өөрийнхөө эрхийг ингээд хамгаалах тийм ч юм уу те. Тэр тал дээр бол угаасаа бүр тийм соёлын онцлог бас байгаа байх гэж бас харагдах шүү дээ. Ер нь тийм. Ер нь ингээд харахад манай ангийн Азиуд Европуудын хоорондох ялгаа малгай тэрэн дээр айгүй харагдана. Тэгэл хичээл дээр Азиуд энэ төр бол ингээл хэр аргийн нэг юм асуухгүй шүү дээ. Ингээл ингэж бодож чинь тэгж бодож чинь ингэж чинь үү тэгж чинь үү гэл ингээд ахгүй. Харцангуй баг яхаа ганц нэг ингээд үнэхээр асуух юм бол асууна. Гэхдээ юм болгон дээр ингээл хамгийн түрүүнд дуграалаа даа гэж байгаа хүмүүс бол тэгэл харахаар амар тий. Тийм, яг л тийм л байгаа. Тэгэл уусаа тэр нь бүр тийм онцлог юм шиг байгаа.
Гэт манай багш нар ч гэсэндээ өөрсдөө бас өөрсдөө айгүй тийм интернэшнл хүмүүс байгаа байхгүй юу? Яг үндсэн англи хүмүүс нь хэд байна. Тэгээд дээрэс нь Испани, Итали, юу ч үгүй ингээд айгүй олон газрын хүмүүс байгаа. Тэгэл Австрали, Канада ч юм уу тийм ингээд айгүй олон төрлийн хүмүүс. Тэгээд тэр болгон чинь бас өөрсдөө хэлж байгаа. Одоо жишээ нь тэгээд өөрсдөө тэдний өмнө сурч исэн бэкграундууд нь бас амар мундаг MIT төгссөн. Тэгэл энд төрж ирээд дараа нь доктороо хийсэн. Эсвэл Нью-Йоркт Колумбиад мастер хийчээ дараа нь энд төрж ирээд ингэсэн гэдэг ч юм. Бас тэр цаатлын бэкграундууд бас амар мундаг. Тэгээд судалдаг юмнууд нь бас айгүй гоё. Тэгээд тэр хүмүүс бас ярихдаа одоо жишээ нь энэ семестр бид нар яг нэг critical debate гэдэг хичээл орж байгаа байхгүй юу? Яг энэ urban planning, urban design-тай холбоотой салбарт болж байгаа хичээлүүдийг агуулгуудыг ингээд 10 бүлэгт салгаад 7-7 хоногоор тэрнийхээ дагуу ингээд debate хийдэг. Тэгээд тэр debate-ийг хийхийнх нь өмнө энэ 7 хоногт яг энэ paper-уудыг уншаад яг энэ асуултуудад нь ингээд өөрийнхөө үзэл бодлоо хариулчиад ирсэн байх хэрэгтэй гэдэг юм тавиал. Тэгээд тэрийг яг хичээл хацаг дээр discussion хийгээл явуулдаг. Тэгээд тэрний хичээл эхэлж байхад л багш нь өөрөө нэг MIT төгссөн Итали эмэгтэй хэлж байгаа нь ингээд ямар ч байсан ингээд энэ хичээлийн зорилго бол ингээд өөрийнхөө үзэл бодлыг ингээд те яг юм академик юмыг ингээд шүүмжлэлтэйгээр хараад академик агуулгыг уншаад шүүмжлэлтэйгээр хараад энэний давуу тал, сул тал, гол агуулга нь юу вэ? Энийг яаж сайжруулах ёстой юм? Одоо яг энэ тулгамдаад байгаа одоо ийм urban planning-ийн асуудлууд дэлхийд дээр одоо ирээдүйд ямар ч шиг хандлагатай болох юм бид нар юун дээр анхаарах ёстой гэдэг юмуд хариулаад ингээд та нар явах ёстой. Энэн дээр хүн хүний онцлогоос болоод дээрэс нь одоо ингээд нэг юм этик бэкграундаас болоод юу яж болно. Одоо зарим хүн дугаа зарим хүмүүс нэг ярьдаг мардаг гэж болно. Гэхдээ аль болох бүгдээрээ яг тэнцүү оролцох ёстой. Нэг нь хит оролцоод байхгүй бусдаа бас нөгөөдөл нь боломж олгоод ингэх ёстой гэдэг юм яриад. Гэхдээ өөрийнхөө жишээг авч байгаа байхгүй. Итали энэ хүмүүс чинь харьцангуй монголчууд Азиудыг батмал бас л гадагш байгаа хүмүүс шүү дээ тий. Гэхдээ өөрөө тэгж ярьж байгаа юм. Би Америкт очиод MIT-д сурч байхад бол одоо жишээ нь хүн бол надаас босоод бүх хүмүүс ингээл анги дотор тэр чигээрээ яриад би ганцаараа ингээл гайхаа суудаг байсан. Тэгээ хаяандаа тэгээ тэд нар шиг ингээд болох хэрэгтэй байдгийг бас ойлгоод ингэжсэн гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө бүр яг цаана нөгөө соёлынх нь юу бол бүр яг илт мэддэг тийм л. Америкууд энэ төр болоос тэгэл ерөөсөө ер нь дугаа гэж байх юм шиг л. Юу ч байсан тэгээд дуурах ёстой. Ингээд байгаа юм шүү, тэгээд байгаа юм шүү. Хүмүүс хэлж байгаа дуурж байгаагаа хэрээр асуудлыг шийдвэрлээл хөгжөөд явдаг л та. Тийм. Тиймэрхүү тал дээр бас тэгээд зарим хүмүүсийг харахаар зарим нь бол бүр яг үнэхээр улс хууртай үндэслэлтэй гоё юм дуурай. Зарим нь бол тэгээд нэг асуух ёстой гэж дуурж байгаа хүмүүс ч бас ганц нэг харагдана тэгээд. Урлаада хувь хүний талд гэх юм уу? Таны хувьд ингээд хөтөлбөрт хамрагдаад тэгээд шал өөр улсын хүмүүстэй хамтдаа төсөл одоо ажлууд хийгээд төслийн ажлууд хийж байгаа шүү дээ. Тэгээд ингээд явхад хувь хүний тал дээр өөрчлөлт гарч ийн үү? Өөрчлөлт гэдэг нь гарч ийн л гэж бодож байгаа. Ер нь зүгээр яах вэ? Зөвхөн хичээлээс гадна би чинь өөрөө дээрэс нь Монголд амьдарч байгаад тэгээд энэ удаад ингээд ирж байгаа чинь болохоор анх удаа ер нь гэрээсээ ийм удаан хол гарч үзэж байгаа болчихж байгаа байхгүй юу. Тэгээд шинэ орчинд дээрэс нь 3 хүүхэдтэй гэр бүлтэй хүн байжснаа ганцаараа амьдарч үзэж хүмцээд. Тэр болгоноос чинь бас амар их юм мэдэрч ойлгох юм байна. Тэгээд тэрнээс гадна хичээл дээр энэ төр ч гэсэндээ яг ч аргагүй тэр олон хүмүүстэй харилцаад тэгээд багаараа болол юм хом хийхэд эхэндээ болгоо надад бас яг тийм татгалтай тал байсан нь. Ерөнхийдөө жоохон сонсоод нэг тэгж амар яг ингээ тгий гэдэг дээрээ нэг юм хом хийхгүй. Ерөнхийдөө сонсоод тэгэл надаас босоод бүхэн амар их юм дугаараад саналын зөрчилдөд байхад би бас нэмээд яах вэ гэж бодлоо. Тэгэл ерөнхийдөө жоохон те ингээ пис гэлдэг. Тэгсэн чинь сүултээ тэр чинь болохоо яаж байгаа юм чинь. Нөгөө хэд ингээд хитрхийн ингээд би юмаа хэлэхгүй тэгээд би нөгөө нэг нь буруу гэж бодож байгаа юм дуурахгүй яваад ахаар чинь бас ингээд сүулт рүү тэр чинь ингээд сэтгэл санаанд ч хэцүү тэгээд хийж байгаа ажил өөрөө ч урагшлахгүй энэ төр болоод тэгэл
За окей ингээд хамаагүй дугаа байгаад иж болохгүй юм байна. Хэлэх ёстой юм а хэлээд ингээд явахгүй л юм байна гэл тэгэл ярилцж одоо надад чи ингэмээргүй байна, тэгмээр байна. Би бол ингэж бодож байна гэд эхлэхэд хамаагүй амархан асуудал нь шийдэгдэж байгаа байхгүй юу? Тэгээд чи одоо миний л буруу би л өөрөө тэрэндээ итгэвтэй тэгэж байхгүй тэгэл за яг энийг ингээл хурдхан шиг ингээл маргалтаа тахгүй дуусгачих яах шиг гэж бодоод байсан нь ер нь бол цаанаа буруу. Ингээд би яг өөрийнхөө юм хэлээд эртнээс нь ингээд явах хэрэгтэй байсан байна гэж бодоо. Тэгээд дээрэс нь би за яг тэгэл миний бодож байгаа ш нэг тийм чухал юм дөө миний энэ ч нэг тийм биш юм уу дөө энэ гэж бодоод байсан юм бодчихсантай бас байсан баг. Тэгээд дараа нь би ингээл за энийгээ ингэж хиймээр байна үгүй ингэхгүй яг ингэж яана чи агуулгатайгаа энд таарахгүй байна гэхгүй байна гэж байгаа л юм хамаа хийгээл тэгэл юмаа хийж багаараа сабмит хийгээл дуусгачаал буцаад фидбек ирсэн чинь миний яг оруулъя гэд оруулсан хэсгүүд ч гэдэм үү яг ингээд хийсэн хэсгүүд дээр багшийн одоо фидбек энэ төр бас нэг илүү тийм амар оновчтой байна ингэсэн байна гэсэн байна гэж харсан марсан байхад хараад хүн чинь амар ихтгэлтэй болчт юм л. Окей тэгэл болж штэ тэгэл энэ багийн дүн иймэрхүү байхад одоо миний оролцоо бол ингээд байсан л юм байна. Ер нь санаа зовхгүйгээр ингээд миний хэлж байгаа юм бол ер нь зөвл юм байна гэсэн тийм жоохон бай сууртай болоод одоо бол тэгэл багийн ажил мэжлийн юмнууд дээр бол за окей ингээ тгий за окей бүр ихнээсээ ингээ тэгэл ихнээс нь янз янзын ямиг нь жоохон хийд мэд хийх маягтай ч юм уу жоохон тиймэрхүү болж эхэлж байгаа. Тэгэхгүй тэгэл за яах вэ гэл ингээд хий дараахан ч одоо юу итгэлгүй өнтер байгаад ч бас тийм ил юм байна л. Тэгээд хүлцэнгөө. Тийм хүлцэнгөө байгаад. Тэгэхгүй тэгээд яг хэлэх юмаа хэлээд явах юм дээр яваад тэгээс үлдэнд боодсон тэгээ бас нэг юм дөнгөж 20 эдтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа чи өөрөө жоохон туршлагатай юм байж жоохон айтайхан байж болох юм байж тээ чи заавал эдний өгөнд ороод чаад юм дээ гэж үгээд бодсон шүү дээ. Тэгэхээр сонсоол юм хитрхи бас тийм хүлцэнгөө байгаад тэр бол хэрэггүй юм бэл. Тэр талаас. Тэгээд дээрээс нь тэр цагийг бол ингээд айгуу сайн зохицуулаад зөвхөн хийх юмаа хийх ёстой цагтаа хийгээд үлдсэн цагт нь бас өөрөө өөрийгөө жоохон амрааж авахгүй бол болохгүй юм байна энэ гэдгийг чахуулаад айгуу ойлгож эхэлсэн шүү дээ. Тэгэхгүй зөвхөн хичээлээ хийгээд чинь тэр бас болохгүй чинь сүултээ амар ядраад тэгээд их ядрахаар чинь юу юм бэл нөгөө бүтээмж муудаад тэр хажуугаар нь одоо нөгөө нэг хөдлөх үедээ хөдлөөд гарах үедээ гараад хүн амьтантай уулзаж ярилцах үедээ ярилцаад ч юм. Тэгэхгүй тэгэл зогсоо зайгүй компьютернүүдэд ахаар чинь бас тэгээд тэрнийхээ хэрээр амар хүр дүнтэй юм уу гэхээр бас үгүй тэгснээс тэгэл зохицуулаад явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Нэг жил ирсэн хүн байна да. Тийм шүү дээ. Гэтэ тэгээд бас яг үнэндээ би ч ихтэй ирэхтэй за одоо нэгэнт л ингээл ар гэр өргөхөд би санаа зовхгүй ганцаараа байгаа дээр хичээл намаа хийгээд тэгээд хажуугаар нь энэ Лондонд нэрээ бүх музей өнгөө байхгүй юу? Бүх музей галерей өнгөө. Тэгээд тэр нь хэдэн жилийн өмнөөс үлдээ нэг тийм шинэ журам гараад яг улсынх нь бүх тийм музейнууд өнгөө. Тэгэл өстэй энэ гоё их музейнуудыг 7 хоногоор үзэл явна гэсэн яг үнэндээ энд ирснээс хойш 9 сарын 19-нд ирлээ гэж байна. Тэрнээс хойш ганц ч музей орж амжаагүй. Тэгжээд л бараг нэг жил дууслаа. Харин тэгээд манай нөгөө энд намайг зөвлөх багш одоо Монголынхоор нөгөө зөвлөх багш шиг багш баггүй personal tutor хийдэг багш маань анх 9 сард 10 сард ч үлээ битээр нэг уулзаал ингэсэн тэгсэн гэж ярьж байхад надад өгч байгаа ерөөсөө зөвлөгөөл тэр байсан. За окей хичээлийг бол ингээд болчихно те ингээд эхэлсэн багт ингээд дуусна. Тэгээд нэг жилийн хугацаа гэдэг чинь амар богинохон. Тэгээд зөвхөн академик талынхаа юм дээр анхаарал тахаас гадна ингээд энэ хотыг ингээд explore хийгээд ингээд амар гоё явах нь өсөө өөрөө амар чухал ажил шүү. Тэгээд тэр нэрэн дээрээ амар сайн бодолцоорой цаг мага зохицуулаарай энэ гэж ярьжсэн. Тэгэл окей гэж бодож исэн мөртлөө тэгэл за яах вэ гэсээр тэгээд амар хичээл өгöd гарч чи яаж явчих юм. Амралтаараа хичээл өгöd гарч. Харин тийм бас тэгээд дээрэс нь угаасаа нөгөө нэг манай мэрэгжлийн онцлогч нэг юм сууж ийж нутж юм гардаг нэг тийм угаасаа л нэг графиктэй ингээл юм хийхээр чинь тэгээд яг заргуул амар цаг өрчдөг ч тийм. Тэгэхээр бас сууж байгаа цаг маг бас их байгаад тахчих байгаа юм. Тэгээд дээрэс нь хичээлийн цаг ч гэсэндээ манайх нөгөө нэг юм студиуд суугаад юм аядаг цагууд чинь бас өндөр өдөг ч тийм. Одоо шивтэс дээр ч гэсэндээ нөгөө нэг дизайн хийлүүд чинь практикийн цаг хэдэн цагаар ордог. Тэгээд тэр шиг бас манайхаас сургууль дээр байх цаг нь амар их. Дээрээс нь багийнхантайгаа ажиллаад дахиад сунаад сургууль дээр нэг өөрөө аваад багийнхантайгаа суугаад юм хийхээр
хамаг цагаа сургууль дээр суучгаар чинь хизээ заавнд нь ахиул музей явал байж их үг гэмээр заримдаа болох юм билээ. Гэтэ яг сая амралтынхаа үеэр бол тэгээд бас боломжоор музей орсон юм байна. Орсон юм биш үү? Лондонд биш. Би нөгөө нэг юунд Эдинбург яваад тэнд Шотландд энэ төр музей орсон. Тэгж нэг амарч явах үе дээрээ нэг энэ хойшоо хойд Шотландын нэг 2 хотоор ороод. Тэгээд дээрэс нь ийшээ бас ойрхон байгаад ирнэ гэд Швейцар бас нэг явчихад ирсэн. Тэгж нэг жоохон тактикалгаа жоохон сэргээсэн. Ер нь гэхдээ жоохон тэр минийгаа амжуулж сурах юм билээ. Тэгээд миний харснаар энэ Азууд энэ төр бол Юмануудээ суугаал энэ заяа. Европод энэ төр Америкууд энэ төр түрүүний тэр барууны соёлтой хүмүүс ч юм болохоор тэгээд нухгүйгээр амархан хийгээд тийм амар нухаадай гэж бодохгүй ерөөсөө амархан хийгээл тэгэл үлдсэн цагт нь гарын орын ингэ тгий гэдэг тал руугаа арай жоохон тийм хандлагатай юм. Гэтэ яг адилхан бас л амар их сууж лагалтаа бид нар адилхан. Гэтэ тийм нэг юм нухад ингэж стресстэй суух нь харьцангуй бага юм билээ шүү дээ. Өөртөөгөө ингэ нэг тийм хөнгөн байлгаад байдаг. Ер нь ингээд сүүлийн дугааруудаас дүгнэлт хийхээр яг хийх юма хийдэг. Гэхдээ айгуусан enjoy хэрэгтэй. Ялангуяа манай мэрэгчлийнхэн хотыг янз бүрийн музей, галерей, тэгээ үзүр үйлчлэгээ тэгээд аялал гээд бүх зүйлийг айгуусан explore хийж тэгэх нь манай мэрэгчлийнхэнд бас амар том хөрөнгө оруулалт гэдгийг сүүлийн хэдэн дугаарууд дээр ингээд айгуух татагдаад байгаа хгүй энэ санаа. За тэгээд манай өнөөдрийн дугаарын ер нь хугацаа дуусж байна. Тэгээд би бас нэг юм асуумаар байгаа нь. Багш одоо ингээ Монголд зөнтэй олон жил ажиллаж байгаад магистрт гадагшаага ингээ яваад тэгээд ингээ яг архитектороор төгсчөөд хот төлөвлөлтөөр үргэлжлүүлж сураад ингээ явж байгаа. Тэгээд сонсож байгаа хүмүүст бас эргэлзээ байдаг юм шиг би ингээд ганц нэг найзуудаа ярилцж яхад ч юм уу. Ер нь Монголд магистраар заавал сурах хэрэгтэй юм уу ч юм гадагшаа явж магистр хийж ирээд Монголд ялангуяа хот төлөвлөлтөөр бид нарт ажлын байр олдохгүй байх ч юм уу тиймэрхүү их эргэлзээ байд юм лээ. Тэгээ яг энэ тал дээр сурж байгаа хүний хувьд ялгаа харж чадсан уу? Монголд яг энэ чиглэлийн мэрэгчлэтнүүд хэр дутагдaltaй байгаа вэ гэдэг юм уу тэр тал дээр анзаарсан юм байна уу? Тэгээд бас хүмүүст бас сэтэл өгвөл те төлөвлөлтөөр ингээд ер нь одоо хот төлөвлөлт гэдэг байгаа агуулга чинь өөрөө амар том агуулга байгаа шүү дээ. Төрөний нөгөө нэг ингээл urban planning гэхээр л хүмүүс гэж ойлгоод байдаг. Дотор нь гэхдээ тэр сургуулийн ямар нэгжид хариулагдаж байгаагаас ахуулаад агуулгууд нь өөр гэдэгтэй адилхан. Хот төлөвлөгч гэдэг мэргэжилттэй гэдэг тэр хоёрхан үгнээс анзаарахгүй байхгүй. Одоо тодорхойлогдохгүй байхгүй. Тэрний цаана нь хот төлөвлөгч гэж байгаа мөртлөө тэр хүн яг ямар чиглэл дээр нь ингээд илүү мэрэгшээд явсан яг юун дээр нь ажилладаг хүн байна гэдгийг нь бас харах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ өөрөө амар том цар хүрээний агуулга ойлголт болохоор энийгээ дагаад олон төрлийн мэрэгчсэн мэрэгчлэлтэнгүүд үнэхээр шаардлагатай. Монголд бол дээрэс нь яг дотооддоо энэ чиглэлийн ингээд мэрэгчлэлтнүүдийг бэлтгэдэг болоод айгүй цөөхөн жил болж байгаа шүү дээ. Хамгийн анхны албан ёсны бакалаврын хөтөлбөр чинь 2009 онд МУИС дээр нэгдсэн болчихж байгаа байхгүй. Гэхдээ МУИС дээр нэгдсэн төлөвлөлтийн хөтөлбөр болохоор бас ихээд МУИС-ийн газар зүйн тэнхимийн харьяа доторх одоо бакалаврын хөтөлбөрийн агуулгуудыг харахаар мэдээж хот төлөвлөлтийн агуулга байна. Гэхдээ тэр нь илүү нийгэм талдаа газар зохион байгуулалт, газрын менежмент, тэгээд түрүүний яриадсэн тэр human geography тэр чинь яг хүмүүний газар зүйн гэдгийг орчуулад бас гаргаад байгаа сургууль байгаа байхгүй. Гэхдээ яг тэрийг харах юм бол тэн дотор юу орхигдсон байна гэхээр дизайнтай холбоотой агуулгууд ерөөсөй байхгүй. Тэ? Яг тэр нэг инженерийн дэд бүтцтэй холбоотой асуудлууд нь жоохон дутмаг тий. Тиймэрхүү юм одоо. Тэгэхэд одоо манай шүтээстээр байгуулагдаж байгаа шинэ хот төлөвлөлтийн хөтөлбөр болохоор яг нэг барилгын сургууль дээрээс нь архитектурын салбараас тусдаа гараад байгуулагдаж байгаа шинэ салбар байгаа учраас илүү тийм дизайн, инженер дэд бүтцийн тэр талдаа хөтөлбөрүүд төр гаргаж байгаагаараа бас онцлог болж байгаа байхгүй. Тэгэхээр аль нь хөтөлбөрийн индекс нэр нь болохоор ингээд адилхан хот ба бүсэлтийн төлөвлөлт гэдэг хөтөлбөрүүд байгаа мөртлөө энэ хоёр сургуулийн энэ хоёр хөтөлбөрөөс гарч байгаа мэрэгчлэлтнүүдийнх нь үр дүн хоорондоо өөр гэсэн үг. Гэхдээ энэ хүмүүс амьдрал дээр яг
тэ хамтарч ажиллаад асуудлуудыг шийдээд хот төлөвлөлтийн салбарт ажиллах ёстой хүмүүс. Энэн дээр ахаад дутуу байгаа юмуд ч гэсэндээ ахаад байна. Одоо энэ дээр бүр наривчилсан одоо хотын эдийн засгийг судалдаг хүмүүс энэ төр хаанаас нь гарч ирэх юм те. Бүр яг хотын эдийн засаг гэдэг дээр бүр наривчилсан гэдэг юмнуудыг нь гаргадаг хүмүүс. Хотын тэр социолог, антропологтой холбоотой юмнуудыг нь бас хаанаас гаргаж ирэх юм гэх юм. Энд чинь өөрөө нүуний хизээч ингээд ганцхан салбарт хамааралтай байх асуудал биш байгаа байхгүй юу? Тэ? Маш олон талбарын хүмүүс хоорондоо нийлээд дундаа ингээд яг сайн төрөнийхөө тэр сурхаас өр арга байхгүй те багаар хамтарч ажиллаад сурхаас өр арга байхгүй. Тэгэхээр үнэхээр энэ орон зай нь бол амар их байгаа. Энэ мэрэгчлэр сурах орон зай, тэгээд ажиллах орон зай их их байгаа. Тэгээд тэрэн дээр нь мэрэгчлэтнүүд нь ч гэсэндээ маш тутмаг л байгаа гэсэн үг. Тэгээд энийг бүр системтэйгээр нь ингээд яг тийм зөв болгоод явхад бол тэр олон л хүн сураад олон л хүн энэ талын сайн мэдлэгтэй болоод энэ явах нь бол цаанаа яг тийм үр дүнтэй бодтой тийм ажлууд болоод явахад хэрэгтэй л ахал та. Ер нь дараа нь сурыг гэж бодож байгаа бол хөтөлбөр яаж сонгох хэрэгтэй гэдгийг, сургуулаа яаж сонгох хэрэгтэй гэдгийг тэр бүр нарийн тусад нь ярьж болно. Тэг чинь ер нь чухал юм шиг байгаа. Тэгээд би бас сүүл нэг хэдэн үнтэй чимтэй холбогдоод ингэх гэсэн гэдэг хуучин сурч исэн оюутнууд энэ төр ярьжсэн. Тэгээд нэг мөсөн баг тэгээ ярьчвал бараг амарч байж магадгүй. Ер нь сонгох та линкээ сонгох юм. Энийг үзгээд. Харин тийм ээ. Тэр ингэсэн хөтөлбөрөө сонгоно гэдэг нь хамгийн чухал байгаа байхгүй юу? Ер нь яг ямар хөтөлбөр тэгээд тэр хөтөлбөрийнхөө агуулгыг аягүй сайн харах. Дотор нь борж байгаа хичээлүүдийг дотор нь яг энэ хичээл дээр яг ийм юм орох юм байна. Энэ нь надад хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь нэгэн тал цагаа зарцуулаад сурж байгаа юм чинь тэр сурсан юм чинь чамд ирээдүйд чинь ажил амьдралд чинь ингээд те карьерт чинь хэрэгтэй агуулга байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр талынхаа юмыг бодох хэрэгтэй. Нэгэн тал цаг, мөнгө, нэрэг хамаг юм азаараа сурж байгаа юм чинь тэгээд тэрийг тийм хамгийн л боломжийн өөртөө ашигтай юмд нь сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл ер нь гадагшаал яваа сурчвал асан ч яах юм ах гэж бол бодож бол надад димэл бишээ санагдав. Гэтэ яг тэгэл хаан чичээ сурсан хүн тэгэл сурах юмаа сурна л та. Гэтэ яг үнэхээр сурыг гэдэг зорилгоор сурж байгаа бол тэр бол сайн бодох хэрэгтэй. Би бол яг л тест сурыг гэсэн юмдаа яг сурыг гэсэн газараа тэгээд яг уулзъя гэсэн багш магштайгаа ингээд уулзаад сурж байгаа болох надад бол тэр тал дээр бол сурахад сэтгэл хандамж одоо юу гэдэг тэр талын амар л сайн баг. Тэгэл нөгөө нэг интернетээр хараад л өөстэй энэ хүнийг л гээд бодож исэн хүмүүс чинь зөв хичээл ороод тэгэл амар гоё personally бүр ингээд тулаад хоёулахнаа ярилцчих ярилцах цаг маг гаргах ч юм уу тэр мөр бол тэгэл амар гоё юм бэ. Харин тэр бол нэр үнэхээр бүр амар. Би тэгэл яг энэ даах тэгэд ах амар гоё нь. Миний яг энэ сургуулийг яг энэ хөтөлбөрийг сонгосон шалтгаан болоод байгаа нэг амар лаг профессор байгаа байхгүй юу? Matthew Carmona гэдэг одоо энд urban design, urban place value энэ гэх тиймэрхүү юмуд айгүй ярьдаг. Амар алдартай. Бүр ингээд ер нь бол бүр амар од багш. Тэгээ тэр нөхөр бид нарт 2 жил орж байгаа. Энд өнгөрсөн семестрт нэг орсон. Одоо энд бас нэг орж байгаа. Тэгээд оюутан болгонд ингээд нэг personal tutor гэдэг хүн олгодог байхгүй юу? Ингээд зааж өгöd. Тэр нь болохоор ингээд сурж явах явцад чинь асуудалтай юм хүн байх юм бол тэр мөрийг нь зохицуулж өгөөд ингээд ер нь ярилцаад ингээд явдаг тийм туслах хэрэгтэй тийм багш. Тэгээ хүмүүсийн тэр personal tutor-ууд нь ингээд орсон бахаар нь өөрийнхөө ороод харсан чи минийх нөгөө нэг багш байсан. Би тэгэл бараг л ойлгочихсон шүү дээ. Тэгээд тийм амар од хүн нь personal tutor хийдэг гэж бодог байхгүй юу? Тийм од амар завгүй амар судалгаа гэдэг амар тийм баг тийм хийхгүй байх гэж бодсон байсан. Та ямар ч хүсэлт өгөөгүй байсан юм уу? Зүгээр л тэгээ таарсан юм. Тийм таанаас л тэгээ таарсан гэсэн. Тэгэл нөгөө хүнээс чинь мэйл ирээл та нар надтай уулзахаар бол цагаа аваад ирээрээ те. Тэр нь яг тэ 15-20 минут л уулзж байгаа. Гэтэл тэр үнтэй өөр хүмүүс байхгүй бит хоёр хоёулахнаа ингээл өрөөнд нь ингээл яриад тэр сугаал. Тэгэл би бүр яг ингээд ийм замаар ингэж явж байгаад ингээд ирсэн. Тэгээд яг энэ хөтөлбөрийг ингээд сонгосон.
дээрээс нь бас таныг ингээд таны энэ хичээлэг чинь ингээд ингэсэн болохоор энийг ингээд сонгоод орж ирсэн. Тэгээ таны тим номыг чинь Монголд байхдаа ингээд уншсан. Тэгэл тэгсэн чинь нөгөө багш тэгсэндээ өөрөө тэр тодорхой хэмжээнд ингээд амар тэ гэж сэтгэл ханамжтай. Баярлалаа чи надад ингээд ийм гоё үг хэлээд ингээд явсан тэрээ гэдэг. Тэгээ дөрөвний хэлээдсэн нөгөө юу байхгүй юу? Сурагчин болноо. Сурахынхаа хажуугаар энэ хоттой танилцаад ер нь UK дотор ингээд ишээдэж явж болохоор газруудаар нь сайн яваад энэ хотыг өөрөө explore хийн гэдэг чинь амар чухлаа. Тэгэхээр тэр мөрийгээ бас сайн хийгээрээ битгий хамаагүй их зөвхөн сурахтаа цаг зарцуулж ин гэж өөрийгөө шахаарай амтэр гэдэг ч юм тиймэрхүү юм хэлж юмлээ. Тэгэд амар мундаг мэдлэгтэй чадвартай тийм хүн. Гэхдээ дээрэс нь хүн нь өөрөө амар гоё хүн. Тэгээд манай ангийнхан бас ингээл бүгдээрээ л ёо гэл тэгээд түрүүн би ярьжсэн шүү дээ нөгөө нэг өөр уулзалтанд явсан гэд өөр мэрэгжлийн нэг тэр RTPI-ийн уулзалтанд явсан гэд. Тэгэл тэнд очивол хүмүүстэй танилцаал юм яриад байж ангууд чи UCL сурж байгаа ямар хөтөлбөрийн ингээл тэнгууд UDCP гэд манайхыг нэг Urban Design City Planning гэдгийг товчлоод UDCP гэж ярьдаг байхгүй хүмүүс. Энд сурж байгаа гэдэг. UDCP гэж байгаа юм. Танад нөгөө тэгвэл Matthew Carman хичээл орт юм биш үү? Тийштэй тэр чин манай миний personal Twitter-тэй гин гоцтой. Вау гэцгээл. Хазиг даад юм шиг. Бүр амар од нэрээ. Тэгэд хамгийн гол нь лекц центр орно. Тэгээд тэр хүний лекцийг хүмүүс сонгож үзээд бусад хөтөлбөрийн центр үзээд 200 хүн тэр сонсдог лекц центр болдог байхгүй юу? Тэгээд тэр лекцийг энэ бол амар алдартай. Тэгээд тэр лекцээ бас өөрөө амар гоё орно. Ер нь миний амьдралдаа сонсч ирсэн хамгийн гоё лекц тавьдаг багш нь бол тэр. Манай ангийнхан гэсэн тэгээд амьдралдаа ямар ч газар энэ хүн шиг ингэж гоё лекц ордог хүн хараагүй. Амар сонирхолтой дотор нь байгаа мэдээллүүд агуулган тэгээ өөрөө тэрийг ингээд ярихтаа ингээд холооныхоо өнгийг дэшин доош нь янз болгоол тэгэл гинт шивнж бэмжлээл ингээл амар сонин ер нь ингээд тийм яаж хүний анхаарлыг гоё татаад тэр агуулгыг яаж хөмөх үү тэгээ дээрэс нь амар хошин ингээд лекц орж явах та амар гоё тэгэл тиймэрхүү таныг гисэн бүр юу байна да тий сургуулийн багш бүх юм нь шиг бүх засалгаан бүрдээлтэй харин тий үстэй тасаяма нүс нь байж юу яаж яг ийшэл явна гэсээр байгаад л явсан. Тэгээд тэрэндээ ч би тэгээд болчтой л гэж бодсон. Тэгээд дээрэс нь чинь бас мэдээж дахиад мэрэгжил хөрвж байгаа. Тэгээд айгүй хичээл үзэх боломжуудтай хөтөлбөрт орсон. Нөгөө нэг research master биш яг нөгөө нэг тэд үздэг мастер байгаагийн давуу тал нь бас юу байхгүй юу? Айгүй их олон хичээллүүдийг үзэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө нэг юм миний суурин архитектурын бахан академик хичээлүүд үзэжсэнээс шот төлөвлөлтийн академик хичээлүүдийг энэ сайн үзэж байгаагүй хүн чинь яг суурнаас нь айгүй сайн хичээлүүдийг үзэх боломжийг бас энэ хөтөлбөр олгож байгаа юм юу. Хичээл үздэг мастер гэсэн ч гэсэн гоё юм. Та гурлаа дуусах. Гурлаа яриаш юм байна. Цааваад ирэх би. За тэгээд уянга төгсгөлөө хийх үү? Тийг бараг болчлоо дөө. Тэгээд их гоё мэдээлэл хүргэсэн дугаараа Сэлэнгагчтай цаг зарцуулсан баярлаа. Дахиад цаг зарцуулах байх гэж найдчихнаа. Тэгээд чинь надад нэг хост нь болчлоо гэж юм хийхгүй даалгараа хийхгүй байгаа шиг санагтаад. Чи бүр багшаа айлгадаг болсон байна шүү дээ. Үгүй би хараад. Ер нь бол карма шүү дээ. Илүү олон гоё юмнууд хийх хаа. Харин тийм Сэлэнгаг шиг өнөөдөр боломж цаг гаргасан бүр үнэхээр их баярлалаа. Энэ их завгүй амьдралынхаа хажуугаар үйлдэлтэй 2 цагийн. За дараагийн дугаараар уулзцгаая.